Самацан үзэгчтэй Game Day podcast-ийн 29 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Вая бас Ямбуг 3 дээр нэмэх нь за SJFS багийн хоёр залуухан тоглогч хүрэлцэн ирсэн байна. Эхлээ алгадчих. За тэгээд энэ ер нь түүхэндээ хамгийн том алгадчихлаа хаа. Авц болгоны алгадчихлаа. Тэ энэ баг болгоны мөнгөн медальтай алгадчихлаа. За тэгээд хоёр дүүгээ ямар ч сан танилцуулъя. Тэгээ манай хоёр зочдоо яг гой хаалц танилцуулж байгаа юм. Арай нэгээс ойр дотн хүмүүс байна да. За оюутны лигийн авраг, оюутны лигийн MVP. Финалийн MVP те. Өдөртлийн MVP. Хүүх. Амар амт юм байна. Амар. Тэгэхээр ер нь оюутны лигийн тим том хүн бол бас дээдлэгт бол угаасаа одоо сайн багт одоо бас сайн гэлзэж байгаа те. Манай одоо нэмдорж авах юм маань. Бэнд. Одоо Эрдэнэ. Баяр хүргэе. За манай санчир Монгол Улсын сургуулийн шонхрууд багаас оюутны лигт 2 удаа төрүүлсэн. Тэгээд 1 удаа MVP авсан тийм. Тэгээ одоо EBS багт тоглож байгаа. Мундаг залуу тоглож байна. За хоёр лүгдээ ямарчсан тий. Тий. Хүрэлцэн ирсэнд маш их баярлаа. Тэгээд маш гоё дотн яриа өрнөх байх гэж бодож байна. Тэгээд нөгөө юу үзсэн юу лээ? Санжа подкаст алсаа. Санжагийн тэрийг үзсэн. Тэгээд терминалыг бас үзсэн. Тэгэхээр ер нь бол зүгээр гоё чөлөөтэй л яриа өөрснийхөө үзэл бодлыг гоё чөлөөтэй хуваалцаад. Тэр нь сагчид нийлж суучаад юу ярьдаг лээ тий. Тиймэрхүү л зоригтой хийгдэж байгаа подкаст шүү тийм үү. Санчир ер нь юу яадаг гэдсэн үнэ юм уу? Би бол 2 авраг 1 MVP, чи бол 1 авраг 1 MVP-тэй, би бол илүү шүү өнтер гэд Эрдэнэт байнга тэгдэг гэдсэн юм. Шууд ихлээр хордсон гэж санаа. Тэгдэг л гээл амбуг агчлалт Эрдэнэт нэг тим яриад байсан шүү дээ. Манай багийнхан дотроо тэгээд байдаг. Амбуг нот задлцсан шүү дээ. Нууц мууц гэж байхгүй ч энэ цэл дээр нууц гэж байхгүй ч наа чи бүгдийг мэдэж байгаа. Цуг байсан юм шиг л байгаа шүү. За би бол одоо Эрдэнэгийг бол одоо бүр ийм байхаас нь л мэдэн шүү дээ. Бараг хэд оных хүлээ? 2003 мөн. Тэгэхээр чи энэ чи бараг бүр юу вэ? Бараг л өлгөөтэй байхаас нь л хойшлоор мэдх юм шүү дээ. Тэр Эрдэнэг нэг амар сандаг юм нэг энэ ч нөгөө муушиг дагаад аавыг дааж ивчээ сүүл рүү нөгөө муушиг дааж ирдэг болцсон. Тэр одоо хэдэ 6-7 настай байсан юм уу хэдэн настай? 8 настай 9 жоохоо хутгаа шүү дээ. Дээбэр шиг л юм байна шүү дээ. Тэгэхэд ингээд нөгөө нэг гизний болжгоод ингээд бүр халиацаа гаргаад ирсэн. Тэр одоо тэр жоохноос тэр угаасаа л ер нь байд. Ер нь төрөгтөл тэр булчинтай гарсан гэж нэмэх байх тэгжил байсан л та. Тэр нэмэх хахад тийм үг төрхөл өөр хинээс дөрөнгөө тийм болоо тий. Би жоохон багт нь яг энийг хараад яа чиний на гизмэс ямар хайр болчинтай юм гин. Бүр яг ингээд нөгөө нэг зороод яатсан юм шиг. Нэмэх байх чи нэг үйлдвэрлэхээс өмнө баах нэг үгүй. Тэгж байгаа тэгээд Эрик гараад ирж байгаа. Төвөнгөөс манай юу ч ийгээгүй мөрдлөө байгалаараа юм 6 мал чин тий. Тэрээс ямар сандж тэр нөө худалдааны нөгөө төмөр хийдэг өөр байдаг шүү дээ заалнаас гараад ирээ. Тийш оронгот цаг гаргаад бай гаргаас тэ. Барыг харуулаас. Маа Эрдэнэ чи нөгөө бидрэл нөгөө аавн сагсчин гэдэг болохоос ээж нь бас манай худалдааны бас шигшээ тоглодог гэсэн бас мундаг сагсчин байгаа шүү дээ. Тэ? Одом аавч хоёр талаасаа одомтой. Ээж нь тоглож байгааг бол барыг харж байгаагүй. Барыг ч гэж юм уу. Тийм бах бид нар 4-5 оны өдөр нь бол тэгээд болцсон бах тэ. Чи угаасаа болсон шалтгаан нэмжин чи яаж харах юм бэ? Санчрын хувьд ер нь хаанаас сагс эхэлсэн? Би ч анх шууд Тамир өгчтөр очил. Тэгэл Тамир өгчтэй өвшөрийн доор 14 настайдаа очил. Тэгэл Six pack байсан уу? Ядаргаа тийм. Одоо нөгөө
Тамирах дээр ихэр ч нөгөө юу юм нэг бичлэг яваад байдаг шүү дээ. Баясаа майсаа болдоо болдоотрын тэр яг дараагийн тэр дараа явна. Гэтэ тэр дээр цугл байсан. Сан чи нэг реклам байдаг нэг бичлэг. Тэ нэг жоох хөөхтэй биш ярьслах хөөхтэй. Тий. Би энэ орно нэлээ. Тэр нь ямар нэвтрүүлэг байсан? Нөгөө тухайн үед ч нөгөө спорт стор юу лээ? Спорт бокс л. Ядрог өдрийн ялтах өдрийн тийм нэвтрүүлэг. Тэр чинь дөнгөж тэр нэг багт орчоол юм шиг байгаа тий. Тий яг нэг ороод 8 сар болцсон. Тэгээ нэг жоохон бас нэг бими өссөн. Тэгээ манай энэс яриа. Бими өссөн жоохон яриа биш. Бими өссөн чи жоохон энэ бими ойрхон энүүх нь харагдаад. Тэгээ яриа өгцөн юм чи. Танаа юу нэ? Танаа яг тэр үеийнхнаас ч одоо хин юм байдаг. Яг тэр багт ч одоо яг нэг одоо тулуун болоо энэ төр байдаг лөө. Миний санджаар. Тийм байгаа. Гэхдээ тулуу эднэр чинь болохоор бас миний дараа орж ирсэн гэж явд юм байна. Бас тийм юу юм тийм баясаах боогё. Илүүрч чамаа. Амар хөдрөх мах гэл бүгд байсан шүү дээ ер нь. Хөдрөх байсан. Одоо Сэргэлэн Баатар ах байсан. Бодносын. Энэ ч юм болохоор ингээ бас нэг үе гэж яваад манай үед болохоор одоо дүлгөө мөрөн танан гардیں۔ Дүлгөө мөрөн би одоо бас манай нэг UP комитет Тэмүүлэн ингээ найз бидэд одоо нэг үе ингэж явдаг байхгүй. Тэмүүлэн ч тоолдог байсан юм уу те? Тийм. Сагсчин болох гээд уулна явдаг байсан шүү дээ. Тэгж одоо комитет болсон. Нэг өндөр залуу юу? Тий. Тэнгис байгаа юм шүү дээ. Тийм тэнгис. Йоо бос авих маяг гэж яриад байсан уу? Тэгээ инхиод тулуу өдөр чинь болохоор нэг үе гэж явж байгаа. Танаа доод үг гэж ярьж байгаа юм шүү те? Тий яг бидраас яг нэг доош. Мөнхөлөө чинь. Тэгээ мөнхөлөж яг нэг бидэрлүүж орчин инхиод бидэрлүүж орчин нэг улсын авар мооргоолгонд ингэ хайбрид юм. Хайбрид. Чи тэгэд тулукот ер нь жоохон дээрэнгүй харьцаад юм те? Үгүй ээ. Жоохон дээрээс харьцаад. Чашаа бос өгдөг. Цүнх мөнгө бариулж явдаг гэдэг. Бүбэг авч Одлаа. Энэ тулука энэ мөнгө л энэ гуравчин солиотой. Энэ гурав нийлээл дээрээс галзуу юм хийгээл яваад байна. Амар нийлэн энэ гуравч. Мохо бүлэрхэд байна. Амар эйгүү. Тэгээ ер нь их амар тэгж нөхөрлөө нөгөө нэг юм тойрогтой хүн амт нэг оруулдаг тийм. Ер нь нөгөө 10-0 гэсэн. Сити глоберээ юу? Тэ. Ер нь 11 гэж тийм. 11 гэж байгаа. Өмнө шил нь 10-0 байсан шүү дээ. Өө дэрэж тооцохгүй. 11-0 гэсэн тооц. Санд чинь тэгээд 50 явсан лөө. Тий би ч тэгээд 18 онд 33 тахлах сургуулаа төгсөөл. Тэгээд тэр намартаа шууд 50 явчихсан. Тэгээд 50-нд очиод одоо баясаах суура саруул ирдэ энэттэй амт Мишель ах гээд энэ дөрөв амт тоглолдог гэсэн. Тэгээд энэ дөрвийн суралцж байгаа сургуульд очиж 1 жил суралцаа тэгээд энд ирсэн дээ. Чи чинь бол 50 лөө илгээлтийн 2 дахьт нь явсан юм шүү дээ, тэ? Тэдний чинь анхных шүү. Тий, тэрэд анхных, тэрэд ч болохоор яг бөөндөө тэгээ нэг явчихсан. Би чи эндээс явахдаа яг ганцаараа бас явчихсан. Тэгээд Сураад хоёр юу ойролцоо явсан уу? Гэхдээ суграа надаас баг 3 жилийн өмнө очсон. Тийм үү? Тий, суграа саруул 2 цуг очсон. Чи тэгвэл 3 дахь хэлж ирсэн юм шүү дээ. Баясаах, Мишель ах эднэр ч болохоор бас цугтаа яваад тэрний дараа суграа саруул 2 цуг яваад тэгээ би ганцаараа яваад тэгээ миний дараа нэг сая манай багт ордог шинэ хийх юм байла тэгээд явж ирсэн. Тэгээ бус ирэх шалтгаан нь юу болчихв? Эндээ бас жоохон бас нэг аргэрийн асуудал байсан болоо тэгээд ер нь за эндээ тоглоё гэдэг. Монгол улсын их сургуулийнхаа багт Монгол улсын их сургуультаа ороод тэгээ багтанд тоглоё гэсэн. Ар гэр гэдэгт наханд нөгөө найз охин мөхөө нөө эсвэл аав ээж ороод байна. Үгүй тэгэл Аль нь энэ төр. аав ээж орсон бас тэгээд ер нь гэр бүлийн хүнддэг шалтгаан байсан. Нөгөө базуулаад ирсэн юм болоо гэж тохоо найз охин за болио бүрээдрээ гэдэг. Гэхдээ бас нөгөө сүүлд явсан хүмүүс бас юу яатсан мэлээ шүү дээ. Нөгөө дөрөнд нь өөрчлөлт ороод нөгөө Харин нэг улсын нэг легионор тамирчин гэж жиангууд ч нөгөө монголчууд айгүй олон хүүхдүүд очичингууд нэг сургууль дээр тэгэхээр зөвхөн нэг нь ороод нөгөө гурав нь одоо орохгүй ч гэдэг юм уу те нэг тийм бас нэг шин дүрм болсон гэдэг сүүл рүүгээ нэг жоохоо тийм болсон шүү. Гэхдээ энэ Японы оюутны лигээс өөр бус Азийн оюутны лигүүд бол гадны тамирчны дүрм байдгүй юм шиг байлээ. Тэгээд Тайван ч гэсэн ингэ дүрмтэй болчихсон. Солонгос бол одоо бас байхгүй баг шүү дээ. Гадны оюутны лигт бол гадны тамирчны дүрм гэж бол байхгүй. Манайд яах юм?
Манайд бас тийм юм байхгүй хаа. Тэгээ ирээд оюутан болж лээ шууд тоглоно шүү дээ тий. Оюутан Яг тэр сургуулийн оюутан гэвэл Тэгвэл бакалавраар сурч гээд байхгүй тий. Сургуулиудаа нэг оюутан авчираад алгаж гэдэг. бодоогүй бодож ирсэн шүү дээ. Тийм. Санхүүдахтаа барыг бодож ирсэн юм аа. Гаднаас нэг тоглогч авчруул яа тийм болмол гэж. Бодож ирсэн. Тэгээ угаасаа хий ирэхтэй. Америкээс Монголын Америкээс угаасаа нэг хүн Монголд оюутны лиг цагс тоглоё гэж ирэхгүй шүү дээ. Угаасаа Америк оюутан бол эзэж ирэхгүй шүү дээ. Одоо тэгтээ ирж магадгүй шүү. Одоо л ирж магадгүй тий. Одоо бол жоохон бас барьцаа Казис ирсэн гэл. За Санчир 10 жилдээ тэгсэн байдаг. Маа Эрдэнэкачи юу л 10 жилдээ айлаа сургуулаар явж байгаад ер нь одоо ямар тэмцээнд одоо аваргалж байгаад 10 жил чинь би бүр амар их сурвалжсан. Эхлээд 40. За нэг 40-д байж байгаад 1-5 хүртэл 40-д байсан. Тэгээ дараа нь Герман хэл сурах гээд Гётед ороод. За 2. Тэгээ Гётед ороод тэндээс 9 дугаар ангидаа гараад 133 гээд гэрийн тэнд нэг сурвалж орсон. Тэнд нэг удаагүй. Тэгээ байж байгаад логарифм тэтгэлэг аваад логарифмд орч 1-2 жил байж байгаад төгсөх жилдээ итүүгэн 10 жилтэн төгссөн. 5 сургуультай болсон юм шүү дээ. Одоо ер нь нөгөө насаа явуулахээс нөгөө төгсөгчдийн тэмцээн гэхээр өстө 5 сургууль дээр шүү дээ. Сонжуулаад тоглох нь. Наач юм өстө чөмөг дундаргаар ирэх. Бүр өмнөөс нь айж шүү дээ. Манай нөгөө нэг Эрикийг би яг сандаг байхгүй нөгөө. Манай Нямкаах хүү над дээр байгаа гал уугийн юм ир чинь л их ярина. Тэгээд тэгсэн чинь нөгөө уугийн дээр явдаг юм чинь. Тэгсэн чинь нөгөө муушуу нэр яриг сонсож байгаа байхгүй тэгсэн чинь. Манай нэг жоохон болоод ирсэн юм шиг байгаа. Ер нь нэг тоглолт моголт нэг өөрийгөө жоохон мэдрээ. Тий, тэгснээр нэг тоглолт моголтон дээр дакуж орж ирсэн. Зооноос шулуудсан гинэ. Син тэр хоёр хоорондоо ярьж байгаа. Тэр ямар тэмцээн байсан юм? Ер нь гэхдээ би сан багахтай амар хол молоос гайгүй шийдчихдэг л шүү дээ. Тий, тэгсэн чинь нэг зооноос шидснийг ярьж байгаа тэр хоёр хоорондоо ярьж байгаа. Уугийн л тэгээд би тэгээд энэ рүү мууш руу залгаад. Энэ нэг юм чи галзуурчлаа. Одоо галзуурж ирээ зоо моноо шиддэг болчлаа гэсэн чинь хин муушо хаана наадах чи би одоо халнаад гэж ингээ тэр хоёр чи бөө эрэл суруулаад гэдэг. Тэр чи ямар тэмцээн байсан юм? Олон дэзэрдэг шийдсэн шүү дээ. За тийм л юм байна. Манай дэжээс тэмцээн болгон дээр нэг зооноос тэр ер нь бол муушуу тэр хоёр алсан юм уу чамаг тэгээд. Гүү алаагүй шүү дээ. Худлаа нэг муушуу худлаа уугыг аргалсан биш. Дугаар үзэж байгаа бол гайгүй. Юм оройтойгоо шүү. Хэрэг хуучрахгүй шүү муушуу чи уугийг ална гэж хэлчихэд алаагүй л яваад шүү чи. Худлаа тэгээд дараад нь мань алсан гэж хэлсэн юм шиг. Тэ. Цаана аллаар дүүдээ мангар хайртай. Тийм. Яа тэгэхээр ганц нэг боломж яа тийч чулууд энэ гэдэг. Уугийн дээр очоо мань бүр алаад наадах чи. Наа ч одоо тэгтээ бүр зэвүүр жариг ганц нэг шиж магадгүй шүү энэ гэж хэлж юм дээ. Өөрөө байгаа шаардлаа. За сумлчаад. Манай эртөө өсвөр тэр таарж яв. Хоорондоо. Би тэр өсвөртөл нэг таарж байгаа. Оюутны лиг дээр л амар их таарсан. Өсвөр тэгэхээр чинь таарж байгаа хөр тойр чинь насны зүрх хол юм уу? 2. Чи дүү юм уу? Тий. Гэтэ өсвөр таарж байгаагүй те таарж байгаагүй. Оюутны лигт оюутны лигт бараг 4 мөр дээр. Өсвөр тэгэхээр чинь Санчир одоо тэр нөгөө багасаа Мойс бишээ өсвөрийн клуб. Сити бид нар ч анх юу гэж ордог байсан. Сити клуб гэж ордог байсан тэмцээнд. авраг баян авраг Бас нэг аврахгүй. Ер нь анх удаа чинь баг сагсамцанд орсон өдөр чинь баг 15 настай та. 15-наас хэд оногтой гэдэг л нэг. Бид нар тэгж орж ирсэн. Бид нар ч угсаа юу ч чадахгүй нэг хөдөө хүмүүс ингээд цуглалцсан. Тэгээ бүр шидэж мэдхгүй зарим нь ер нь бол. Тэгж яг нэг сайжраад тэгээ нэг анхны улсын аварган баг 15 настай орж ирсэн. хэдээсээ эхэлж ирсэн таад. Ер нь л 15 да дийлэнх нь ер нь. Ер нь маш бас л хойно хичээлсэн байна. Дүлгөө мөрөн ч дүлгөө мөр ер нь нэлээд бас дүлгөө мөрийн инхиод эднэр бол нэлээд бас бидраас өмнө ер нь арай нэг дүртэй болсон бас. Бид нар ч юм бол тэгэл би ч ер нь бас би ер нь тэгтээ яг спорт оролддог ер нь хөлбөм голцоо тоглолдог байсан юм гэсэн. Анх сагснаас өмнө гэл. Тэгж байгаа л ер нь бас нэг тамирагчтай нэг олзаалсан. Өөрийгөө шалгуулж үзээл. Одоо энэ хөлбөмбөгийг алах уу? Ер нь гайгүй тоглолт өгдөг шалнаас. Унас татад нөө татаж оноод байна. Хөлбөмбөг чинь хоёр элемент байгаа гэдэг байна шүү дээ. Нэг бол унс татна, нэг бол татаж оноо. Тэгэл City гэж ордог байж байгаа л нөгөө нэг Шарваахын юу секц чинь Stars гэдэг байсан хөх. Тэгэл тий. Тэгээ SC болоо тэгээд Falcons-ийн AFC-г наваа тэгээ SC болж байгаа хөх.
Тийм учиртай үг юм. Тийм. Star City Falcons. За. Тэгээ би чинь бодоод идэж бас багада Falcons яаж байгаа. Monster оронгуудаа дахиад Falcons болчлаа бас. Тэгэл гинт Apes болсон. Чөлөөтэйгэн гэсэн үстэй. Гэхдээ яг бүр 100 болоог байгаа нөгөө гэрээ бол яг жилийн хугацаанд явж байгаа. Нөгөө юун дээр мөнгөн дээр бас тохирохгүй байгаа юм тий. Үгүй. Одоо чинь 8 сард минийх ч юу 8-9 сард. Тэгээс өмнө жилийн лигийн өмнө л юм ээ. Өмнө жилийн лигийн өмнө гэрээгээ ихэрч жилийн гэрээ ч угаасаа 8-9 сард дуусчихлаа. Дээрх их бол дууссан уу? Минийх тастай. Дээрх чи жигнэс чөлөөтэй юм биш тэгвэл. Би ч угаасаа нөгөө буцаж явна гэд Солонгос руу буцаж явна. Тэнгуут нөгөө тентгийн оюутны лигт давхар гэрээтэй ажиллахгүй гэд. Тэгээ угаасаа боён хугацаар хийсэн юм. Энэ жил яг чинь одоо багуудаа санал ирж байна уу? Эсвэл Apes-тэй буцаад үлдэх гээд байна уу? Apes дээр нь одоохондоо ч нэх бодсон юм алга. Гэхдээ ер нь Apes-с нэх гар юм арай гэж бодсон юм бол байхгүй л. Apes угаасаа чамаагийн бол алдна л да. Алдаатай шийдвэр болоо шүү дээ. Нэх одоохондоос яв юм аа гэж бодсон юм байхгүй л. Тэгээд гоё аа мэдээ байлаа миний гоё. Ахгаа яриг шууд тэгэн нэгээд. Тийм шүү дээ. Санчрыг явал яг алдаатай шийдвэр болох юм. Санчир хамгийн гол нөгөө сэтгэлд Falcons байгаа даа л да. Яг л миний л. Бодлаа. Йоо наач ардч Falcons орж ирж байгаа шүү дээ. Бүгдээс олж Оо тийм шүү дээ. Одоо санал тавилаа. Тэгээ ховч анхруу чи бага басч байгаа гэсэн шүү дээ. Одоо яг энэ ховч шонхрын энэ хэсгийг рил болгоод яг оруулчих те. Тэгээ хом шонхрын үзнэс. Тэгээ санал тавина. Амар шидэгч явж байгаа дахиад 450 сая хүрээд. Тэгэнгүүт зөндөөсөө. Ахтай байна уу 3 ахтай. Өөргөө 3 ахтай гэдэг. Менежмент хийж өгсөн яг гэдэг. Тэг яахтай бас тий. Рил хийж өгсөн. Фрэгэнд мэгэнтийн зарлж өгсөн. За хэдүүл юу чи? Ивент итгэжтэй ямарчсан танилцуулж. 29 дахь дугаарын ивент итгэжтэр за хамгийн сайхан дурсамжийг хамгийн сайн сонголтоос MSM Beta Star за мөн ивент итгэжээр за Жинхэнэ Жимсний хамт SFC манайхан задлаа дуугараа дүүнраа. За тэгээд мөн ивент итгэжээр за хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаараа интернет эмнэлэг. За ивент итгэжээр дидиш оюуныг гэрэлтүүлнэ. За мөн смарт гутлын эдлэгийг уртсгана. За тэгээд англиар хамгийн урд ярьж сурцгаая Talk English. Агарын шимийг айл бүр цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia нар байна. За тэгээд хамтран ажиллагчаар Leaning брэндийн цорынхаас албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia ажиллаж байна. Баярлалаа бүгдд. Баярлалаа. Хамтран ажиллагчтай баярлалаа. Танилцуулаад дуустах спонсор шүү дээ. Нилээ урт болсон Өөж байгаа гэсэн чинь Тэ. Ахнаас цангаж ш сая спонсороо танилцуулсан Тийм юм байна. Юугаар цангав? Жимстэй сото юу вэ? SFC-гэр цангав. Тиброн Hennessy Visopor сонгоо. Бизээ бодлоо хэлсэн үү? Тиймэр цангасан мөг асуугаад байна энэ чанаас хүн. Хариул л та. Хажуудлыг жоо Леброны зурагтай Hennessy, Стефен зурагтай Gentleman Cut. Тэ? Тиймэр цангуу гэдээ асуугаад байхгүй юу? Тэг энэ дэр энэ болохоор ер нь ингэж байгаа. За манай энэ дугаараас шинээр спонсороор орж ирж байгаа. За тэгээд ер нь бол за энэ MSM Beta Star компани маань өөрөө ямар компани бэ гэхээр яг бидний бол хамгийн сайн мэддэг одоо Hennessy, Jack Daniels за тэгээ Финландия тэгээ Belvedere гэлөө тийм. Тэгээ би нөгөө хэдийн сайн мэдэхгүй байна. Яг мэддэг гурыгаа л хэлсэн. Яг нэг аюу. Тийм. Тогтмол. За Glen Orange бас байгаа юм байна. Тэгээ яг эдгээр брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нь оруулж ирдэг компани байна. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө бидний яг ардталд харагдаж байгаа энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авснараа одоо Стефен Curry-гийн гарын үсгтээ өмсгөлийг одоо суглаагаар тийм тэгэнгүүт худалдаа авалтын баримт болгоно суглааны эрхтэй мөлий. Тэгээд тэр суглаанд оролцоод бид нар бол ялагчт нь яг энэ ард харагдж байгаа өмсгөлтэй энэ Стефен Curry-гийн Гар үсгтэй өмсгөл. Уул нь суглаанд оролцохыг хүсэж байна. Манай гурав нэг нь Ёндорчвол тэгээд бас муухай хил амд орноо тий. Яг хожичдаг тэгсэн чинь. Энэ гурав дотроос байна гэдэг. Яг сая энэ гурав өмсгөлийн сольч юм бол чи наранд болоос аваад ирчих юм шиг юм тавиад шалгаж аваарай. Тэгээ энэ юу юм бэ лээ? Яг нөгөө нэг ялагчийг тодруулах хугацаа нь болохоор энэ сарын 30 юм бэл. Тэгээ 30 хүртэл ямар ч байсан эдгээр вискинуудыг худалдаж аваад
Тэгээд баримтаараа юу цуглаанд оролцох хэрэгтэй мөлий. Тэгээ энэ чинь ингэж байгаа. Ер нь бол нөгөө нэг зарах гэх юм худалдан борлуулах зэгүүд нь болохоор E-Mart, Good Price. За тэгээ Beta Star-ын өөрийнх нь одоо яг хүргэлтийн вебсайт. За мөн одоо яг Mars Billard. Тэгээд ер нь бол яг альч газраас нь авсан гэсэн зүгээр баримтаал хадгалж байгаа та баримтаараа цуглааны ирэх авах юм билээ. За өөр юу вэ? Танилцуулах юмуд бол нэг хүмүүс танилцуулж тий. За тэгээ тий. Чамд байгаа. Надад байгаа шүү дээ. TokTok English дээр ийм гоё юу байдаг юм байна. Өнөөдөр бас мэдлээ би. TokTok English-ийн нэг үйлчлэгээ байд юм байна. Ямар үйлчлэг гэхээр байгууллагын сургалт гэдэг нэг тийм үйлчлэгээ байд юм байна. Энэ яадаг вэ гэхээр TokTok English-ийн багш нарын шууд нөгөө юун дээр очиод байгууллагатаа гэрээ хийгээд одоо жишээлбэл манай байгууллага нийслэлийн газар зохион байгуулалтын байгууллагууд яармагт байгаа шүү дээ тийм үү. Тэнгүүд яармагаас чи бид нар TokTok English рүү очихын тулд бас нэг тодорхой хугацааг бөглөрөл одоо тийм зарцуулах гэдэг шүү дээ тийм. Тэгэхгүйгээр шууд ерөөсөд өдрүүдэд товлол ажилтаа заал тамгаа бэлдэж байгаа л тэгээ шууд багш нар нь өөрсдөө ирээд яг л тэр танхимд байгаа юм шиг хичээл сургалтаа ороо явчихаар биднэрт ч ямар багш нар бол тэнцээс ганцаараа юм хоёлаа ирэх учраас бол цагаан товлол үүсэж шүү дээ. Цагтаа ирж байгаа юм байна гэсэн баггүй. Тий харин тэгэхээр ер нь бол байгууллагын энэ үйлчлэгээ бол маш хэрэгтэй үйлчлэгээ юм байна. Тэгэхээр энийг ч гэсэн би одоо манай байгууллага 30 жил болж байгаа учраас бас шинэ нөгөө санаа энэ төр дэвшүүлдэг шүү дээ. Тэрэн дээр бол бас оруулах их гоё юм байна гэж бодлоо. Тэгээ манай нөгөө хэлцүүл битээ миний санааг хулгайлчаар юм. Одоо энийг би дэвшүүлэх гэж байгаа шүү. Тэгээ зарлж байгаа. Ямарс би түрүүл зарлчлаа шүү. Тэгээ энэ TokTok English энэ өстө гоё үйлчлэгээ байна. Манай өнөөдрийн дугаараас хамтран ажиллаж байгаа SFC Bia Sparkling Soda гэдэг ундаа байгаа. Тэгээ энэ жимсний амттай ундаанууд хийж ус ундаа байгаа юм байна. Тарус, манго, амтд гуа, чавга, нимбэг гэдэг янз бүрийн жимсний амттай. Тэгээ түүгээд нь Солонгос улсаас болон Зүүн Азийн орнууд руу жимсүүдээр хийгддэг юм ундаа юм байна. 5 төрлийн амттай гэдсэн. Энэ ямар гоё юм бэ те. Тэгээд энэ худалдаа гэж байгаа газрууд нь болохоор Номин, E-Mart, Сансар гэх мэтлэн том супермаркетуудаар худалдаалж байгаа юм. Авч хэрэглээрээ манайхаа. Энэ бол гоё ундаа шүү. Энэ бол яг гоё гүйднэр байна. Гүйднэрээ бол гоё юм байна. Бүр мөсцөстэй хийгээд бол бүр янз бүр юм те. Тэгээ тий. Sparkling юм чи ер нь бол мөстэй охор гоё байдаг шүү дээ. Мөстэй дүүдээ мөс бэлдүүлж юм аа. Тий. Мөс гэсэн буруу алхацуудаа хойно өөрөө байгаад байдаг аюу. Тий. Ер нь аль нь ер нь мөстэй зүгээр юм тий. Хойдлынх нь ч бас мөстэй зүгээр шүү бас. Тий. За тэгээ яасан гинэ. Манай хоёр оксижен хэрглэж байгаа ер нь. Тэмцээ дээр хэрглэсэн үү? Хэмжил хэрэгэл бүр хин чи хизэн манай багаас нэг өгч ирсэн юм аа. Тийм би л хэрэглэж үзег. Энэ сая нөгөө бид манай дугаар дээр чинь байнга хамтрагч явахгүй оксижен Монголын одоо энэ хаврын үйлрэл өвлийг ямарчсан бид нар одоо сайхан өнтөд авчлаа шүү дээ. Утаагаа тийм. Одоо хаварчин бас нөгөө тоосчлт гэдгээс чинь болж бас амар юм яад юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө жирэмсэн ихчүүд одоо тийм харшил маршилтай хүмүүс хорлонд орсон хүмүүс энэ чинь хэрэглэх юм бол маш сайн гэж байгаа. Тэгээд сая нэг гоё юм нь яасан гэсэн чинь оюутны лигийн нөгөө семифинал финалийн тоглолтууд эдрэг очиж үзлээ. Багуудад амар хэрглэж ийн нэг. Тийм л. Тэгээд тэр отгон дэнгэрийн хүүхдүүд тэр отгон дэнгэрийн эсрэг тоглолт чи үлээ сааталт санхүү манхүү өдр. Тэр мөсийн юугаар ивент тгчээр орсон. Оо тийм мөстер бас ивент тгчээр орсон юм байна. Манай оксижен Монголын чинь. Тэгээд ер нь яг л би бас сая нөгөө 5-5 манай салбарын улс авар болоод яг л тулсан газар тоглогын санчир гэдэг шиг л орж ирж л байлаа бас. Нэр амар гоё. Яг өөрөө мэдрээд нөгөө хэрэглээд яг окей байгаад байгаа болохоор ингээд танилцуулахад гоё нүүр бардан байдаг аахгүй тий. Одоо энэ ундагч гэсэн ингээд уугаал үсгэд амар гоё амттай байгаа. Болохоор ч тэгэл гоё хүмүүс аваасаа тий. Энэ гоё бас амтыг мэдрээсэй л гэж л байгаа аахгүй. Дараагийн одоо энэ юу л энэ дидиш байгаа. Дидиш шүү тий. Дидиш спорт цогтой 607 дээр тэгээ бүх контент нь 4K-гаар гардаг. Тийм сайн контент байгаа. Тэгээ манай нэвтрүүл одоо энэ дугаар ч гэсэн тэр 607-аар гараа явах юм. Хүлээ авч үзээрэй хүмүүсээ. Манай подкаст ингээл хөдөө орон нутагт одоо дидиш л одоо 21 аймаг 330 сумд гардаг гэдгээрээ бол дидиш чинь бол азрах шүү дээ тий. Тэгэхээр дидиш чинь гарч байгаа нь яг хуу ингээд хүн болгоно датагаараа юм ингээд YouTube ч юм уу Facebook руу ороод үзнэ ч хэцүү дээ. Тэгэхэд бол 607 дээр тавиал геймдэй подкаст. Оп. Сая ингээд нөгөө гоё өөртөө амтлаад тэгээд ингэсэн тэгээд
Яг тэрийг бас яг тийм Hennessy Lebron-ы зураг мөртөг амталж үзэг болохоор бас яг хамаагүй яг чадахгүй байгаа даа гэдэг. Нүрнээ ийшээ яваад. Ингээд байгаа байхгүй. Яг нэг амталж үзэг болохоор Багад нь билээ гэдэг. ийш харснаа ш. Энэ бол амт нь бол үнэхээр гоё юм бэ. Тэр яг ингээд. Смарт яриад ирж. За манай смарт брэнд бол ер нь яг гутлын эдлэгийг уртсгана гэдэг үрээтэй. Тэгээд дээрэс нь болохоор үнэргүй ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Химийн бодис агуулга. Химийн бодис агуулгагүй. Тийм байгаа. За тэгээ бүгд маш баярлаа. Баярлаа. Юм үлдээч үз манайхаа. Энийг хэлвэл Харин тийм жент за gentleman cat Hennessy. За. Спонсор бол 30 минут аваа явчихсан. Толтсон юм байна. Одоо юм орж ирэхэрэг болсон юм шүү. Нээлттэй байгаад байгаа шүү манайхаа. Нэвтрүүлэг доош нь сунгаж штэ тэр цаг. за тэгээ бид одоо нэг хоёр ямар ч байсан харуулах слайд байгаа. Тэгээ тэр нь болохоор Бизэлтэй холбоотой. Бизэлийн хоёр тоглолт явагдлаа. Тэгээд Асын үлгүүд баг маань бол ямар ч байсан хоёр ажил авлаа. Тэгээ өмнөх ажилтайгаа нийлээд ингээд нийтдээ 3 ажил авчлаа тийм. За тэгээд Асын үлгүүд баг хайтэж багийн эсрэг за 63-59-оор дууссан те баг. Энэ жүүлээ 2 оноор дуусаагүй лөө. 4 оноор дууссан тий. За тэгээ энэ тоглолтод Барселд бол бас маш сайн тоглосон юм байна. Тэгээ энэ тоглолтыг бол үзсэн. Ер нь бол манайхан бүгдээрээ жигдгэн л хэлээ дээ. Яг тэгээд тэр ингээл амар онцлоод байхаар хүн бол харагдаагүй. Жишээлбэл Миллер маш сайн байлаа. Шинэ импорт тоглогч маш сайн байлаа тий. Тэгээ Азойр бас амар сайн орж ирлээ шүү дээ. Ааха ингэ үзээгөөж. Тэр импорт тоглогч тэр шинэ тоглогч тэр ер нь бас энэ жилийн одоо дараа жилийн лиг дээр ер нь бас багууд нэлээд санал явгаа гэж. Тийм бах. Тэр юу шүү ер нь бол Тэр бол хий багтай. Тэгээ үүсдгэл сайтай. Тэр бол тийм л тийм. Тэр манай Чука яатсан тэр тоглолтын дээр. доорож атгуулчихсан тийм. Чулуунаа юу? Чул болж. Чулуунаг яалдаа маалтаа гэдэг нэг хин уган баяр уугаад юун дээр пост хийсэн. Би тэгээд би нөгөө тоглолтын яг үзэж амжиг болохоор тэр пост хараад өнгөрсөн байхгүй. Тэгэхээр нөгөө Чукаг яалсан. Тэр тэгээ Чулууна гэж. Мошо яагаад суулгаж гэдсэн. Пактсан юм. Нэрэ пактлсан юм уу? Би бол тийм хараагүй. Би бол үзсэн. Би яар үзэг болохоор Би үзсэн арай хэлээд штэ. Хайдраад хуурлаад Үцгээд очиж яхад 2 шидэл. Гэхдээ мань хүн 3 дараалж шидсэн үү. Тэгэл тэгсэн чинь комент моментоор тэгээд. тэгээ зүгээр 3 дараал зүг. 3 дараалал шидсэн чинь л тэгж байгаа юм л үү. За айгу бас дураараа тий. Тэгэл тэр суулгах тэрийг гарга маргаж шиг. За одоо дараагийн гинэ энэний өмнөх тоглолтын дээр чин 50-ны баг. Сингапурын баг гэхтэн нэг идэж уусан да манайхан тэгээ 87-41 харьцаатаагаар буулган авсан энэ тоглолтод за Алтан гэрлийн Аз 2 13 оноо 5 самбар за тэгэд 100% давталгааны амжилттай гүйцэтгэлтэйгээр тэгээд талбай дээр нэмэх харагс гисэн үзүүлэлттэй. Үнэхээр гоё орж ирсэн. Тэгээд бас яг ер нь сагсан бөмбөг сонирхсан бол нэлээд бас имижсэн баг. Яг яасан бол гэдэг дээр те. Ямар ч сан зүгээр байна. Тэгээд эргэж орж ирээд тоглолтуудад оролцохтой бүр юм 100% давталгаатай яваад оролцож байгаа. Тэгээд баяр үргээ тэгвэл. Баяр. Тэгээд ер нь бол зүгээр яг нөгөө нэг асуудал одоо юу гэдэг хинээс ч үссэн хинээс ч буруу зөв хинээ тэрэ байсан гэсэндээ эцсийн дүндээ бидний ганц хүсгүй юм бол хэн нэгэн тийм маргаанаас болж бэртэх асуудал бол баймааргүй байхгүй те. Энэ тоглолт дээр энэ тоглолт дээр л өмнө энэ тайлбарлагчийг сонсноо баг монголоор тайлбарлаад юу гэсэн бэ? Энэ тайлбарлагч ер нь байна. Тэгээс тийм л тийм. Зүгээр baby гэдэг үг чинь энэ тайлбарлагч гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэгээд тэр нөгөө хиний Ирмүний Азаа хоёрын тэр алив юу вэ те? Тэр гарсан уу? Ирмүний дарж аргуудад нэгэн ч гэсэн тэгж хайжлээдэг. Тэгээд нөгөөг нь дуусгаж байдаг те. Тэгж хаамаг байсан мөнгөөр гарч ирээд сэгсэрчээ яваад өгжлээ. Одоо тэгтээ нэг 2-3 жилийн дараа тийм юм илбэг болох уу? Одоо баг Адамата тоглож байгаа хүмүүс баг харахаар бүгд л тогтчих бодол шүү дээ. Барьны гадаад тоглож байгаа хүмүүс мөхтүүд яхаар тэгэл орж ирэл ингээл тогтчол яваад байгаа юм шүү дээ. Сажид дээрээс нь явж гэнэ үү? Явж байгаа. Хөсөөл явнаа гэх. Чинь бидний чинь одоо яг тэр 12 он Rix Mix байх чинь яг импортууд энэ төр шийдсэн. Тэгээд ингээд нэг юм хайж мэдхгүй бид нар чинь юу ч тийм пас мас өгч үзээгүй хүмүүс байна. Одоо хүртэл
хайж мэдэхгүй л байгаа л. Ер нь дийлийнх нь нэг 100 хэдэн л яг гоё хайдаг хараад тал. Тэгээ нэг шандад рикс очиж тоглохгүй юу? Тэгээ ингээд за яг ингээ гараад ирэхэр чи муухай эвгүй мэл. За яаж яах хэвтан бол тэгээ колцоо руу хаях хэвтан болов эсвэл хүнийхэн дээр нь хаях хэвтан болов гэж байгаа л мэдхгүй. Тэгэл ямар ч гэсэн л нэг банцсандаа пим пангуугөл арай амар өндөр ажиллаад гэсэн чинь айгуу дуураар тэр манай энэ шүү дээ. Дүф гарч ирэл хусаач. Скинер гэж Марк амар. Скинер. Эхний тоглолт нь болохоор New Taipei-тэй хийсэн те. Тийм бисэн. Тийм. Эхлээд тэгсэн бисэн. Тийм. Одоо тэгээд дахиад тоглоно үстэй Монголд. Одоо Монгол 5 сарын 12-нд гэсэн хуваарь харагдчихсан. Тэрэн дээр Жеремилийн тоглох юм болоо. Жеремилийн чи яг энэ нөгөө BCL тоглоно гэсэн гэрээгүй байгаа гэд хин бичсэн мэс би нэг тийм болоо уншсан шүү. Тийм үү. Яг аль биесны гэрээ бол BCL тоглоно гэж гэрээ хийгээг учраас ингэ үзэж байгаа үзээ сууж байгаа юм байлаа мэлээ гэд тийм уншсан. Тэр аль биесны бишэлдээ зөвхөн хүн бичсэн мэсэн. Бахан залтууд цайлан байлан тустай л. Тийм л ах. Тэр тоглолтод оролцвол тэгэх юм бол ингэ бүр том өнгөн дүнгийн цаана явдаг байл. Саяны Азагийн бэртэл гэснээс маа санчирч бас юун дээр нэг амар бэртчихлээ. Шагаа өглөө өвдөг үлээ. Оюутны лектер. Юугаа тастайчлаа? Арай тасархаа наагуур амар болсон гэсэн юм. Яг шүтээсээ тоглолт хийжсэн. Тэгэл манайх ч нэг 2 оноо илүү хожигдчихсэн яг. Нэг 3 секунд л байсан үлдсэн. Тэгээд нэг айл хажуунаас бөмбөг гаргаад тэр нэг хөөрсөн бас явдаг байхгүй ингээд мангар хөөрсөн бас. Би яг шийдэн дор зогсож байгаа л. Яг хөөрсөн бохоор за би ингэ авчих юм байна да гэж би агаар дээр ингээд бөмбөг рүү явж байхдаа ингээд баах юм бодол. За 3 секунд авчи хийчи. 3 секунд байгаа гэл баах юм бодож байгаа л яг ингээд бөмбөгөө барайл доошо буусан ч шууд ингээд өвдгөө шууд хойш нь. Ингээд эсрэг дараад тий. Яг цих ингээд тэгэл өвдөг хойшоо ингээд нэг. Тэгээ нөгөө ясны уграл, мөгөөрсний уграл. Тэгээ нөгөө нэг юм өчний суналтууд нь аюу нэлээ явцсан. Хүмүүнтэй бол мөргөлдөг юм байна тийм. Мөргөлдөг яг өсөрч буугаал юм бол. Тэрнээс нь буухтаа ингээд тэгш хөлөө тэгшилж буу тий арагшаага нэг. Тэст амар харагдсан. Тэр амар явсан тий нэг гэсэн. Тэр бичлэг нь бас хаасаа гэсэн. Тийм үү. Тэр өөөсөө бүр амар Би ч харагдсан. тийм өстө үзэж чаддаг болохоор ч. Тэгээ ер нь нэг юу гэдэг те нөгөө ганцаараа явж байгаа янз бүрийн болцохоор арай амар бэртчихэд идэх хүн ер нь. Хоорондоо контактлах юм бол бас гайгүй байхгүй тэр чинь нэг юм ойролцоо хүн амтан байгаад байгаа болохоор чинь те шүргэлцээд мөргөлцөөд ингээ өнгөрөхөд чинь. Тэгээд тэр хугацаанд ер нь имчилгээ сувилгаад яаж хийв ер нь? 2 жил болсон баг. Тийм 3 сар ер нь бол яг хөвцсөн. Тийм имлэг твтэл байн. Би тэгтээ ер нь хагалгааны заалт байсан. Тэгтээ одоо эмчтэйгээ ярьж байгаад ер нь бас хагалгааны наагур яахаар боломж байна. Бас тасгал хөдөлгөөнөөр яаж сэргийх боломж байна гэдэг. Тэгээ ер нь бол хагалгаа хийлгээгүй тэгэл 3 сар яг бүр яс тэглэн барьж байгаа. Тэрнээс цаашаа ер нь хөдөлгөөнөөр л гайгүй амжилж авсан. Хөдөлгөөн цэцлэг лээ. Хөдөлгөөн цэцлэгснээс одоо манай нөгөө интермед эмнэлэгч чинь манай нэвтрүүлгийн ивентгчээр оролцож байгаа интермед эмнэлэгтэр бас Солонгосын нэг мундаг мэрэгчлэн терапист одоо энэ чи бас хүрэлцэн ирсэн байгаа юм байлээ те. Монголд ирсэн байгаа юм байлээ. Сургууль семинар одоо бас нөгөө чадваржуулах, бэхжүүлэх одоо тийм сургалтуудад бас зохион байгуулахаар ирсэн байгаа гэж. Ер нь бол зорилго нь яг нөгөө терапист одоо нөгөө physical therapist гэж ярьж байгаа, physical trainer гэж яриад байгаа те. Тэнгүүд яг тиймэрхүү хүмүүсийг илүү чадваржуулах, илүү мэдлэг олох тийм зорилготой л гэж бол ойлгосон. Тийм аа. Тэгэд ер нь бол бидэд бас яг энэтэй холбоотойгоор эмчийг бол урьдсан байгаа. Тэгээд ямар ч гэсэн дугаараа нэг тал хавьяас ч гэх юм уу те эмчээ оруулж ирээ. Та ирч гэсэн бас асуух юм байвал бас асуугаараа. Ер нь зүгээр бидэд бол нэг мэдээлэл авах маягаар. Тэгвэл эмчээ одоо оруулах юм аа сая одоо бэртгэмтэл тухай ярьсан юм чинь. За тэгээд өгөх үү. За тэгээ эмчээд өгөх. Тэгээд би орондоо суулгах чи тэгээд сайхан та хэд манайх сайхан яриа өрнөлч. За. Одоо манай үзэгчд анкот эмч маань өөрийгөө бас танилцуулчихгүй юу? Ер нь интермедийн яг ямар чиглэлийн ямар эмчийн те. За бүгд нь өдрийн мэнд. За тэгээд би интермед эмнэлгийн гэмтэл мөслийн эмч анкот. Тэгээ яг манайх чиглэлүүл юм хэд гэмтлийн чиглэлээр дээд доод мөчт те. Гэмтлүүд спортын гэмтлүүд. За тэгээд гэмтлийн өмнөх бол нөгөө юуны мэслийн өмнөх бол мэслийн дараах сэргээн захимжлын дээр чиглэлээр голцоо үйлчлэгээ явуулдаг юм байна.
За манай хоёр дүүгийн хувьд болохоор яг нэг нь бол гарны гэмтэлтэй. За тэгээд түрүү жил бол шагааны баг зэрэг гэмтэл авч ирсэн. Тэгээд нэг нь бол яг нөгөө үе эсрэг тал руу дараад гэх юм уу те сая ярьлаа шүү дээ тийм гэмтэл авч ирсэн. Тэгэхээр ерөн зөөр тамирчид яг гэмтэл авангуудаа хамгийн ихэнд яг яах хэвчээ. Ер нь л спортын гэмтэл альва ямар нэгэн спортоор хичээж байгаа тохиол заавал гэмтэл авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр гэмтэл авч байгаа энийг л үнэхээр спортын гэмтэл гэж ойлгоод байгаа. Ер нь энэ тохиолдолд олон улсад ч гэсэн нөгөө RISE гэдэг зарчим баримталдаг тий. RISE гэдэг нь болохоор нөгөө rest, ice, compress, elevate гэдэг. Тэгэхээр энэ нүгээр амрах хэрэгтэй, хөдөлгөөн хязгаарлах хэрэгтэй. За тэгээд өвдөж байгаа зэрэг мэдээж даралтай боолт хийх хэрэгтэй, хөл өндөрлөж сойх хэрэгтэй. Эхний арга хэмжээ бол нэг 24-өөс 48 цагийн хугацаанд авсан тохиолдолд дараагийн эрсдлүүдээс үрчилж сэргийлж байгаа. Тэгээд үнэхээр өөрт нь зөөр ихтэй өвдөлт улам нэмэгдэх, хаван эвдрийн улам нэмэгдэх юм. Заавал мэрэгжлийн хэмжээнд хандах зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээ одоо маа дүүнэрийн хувьд ямар болсон мэдэхгүй. Бидний хувьд бол ямар байдаг гэсэн гэхээр нөгөө эмчилгээг хийх хувьд хийлгэжтэй үгүй. Очоод. Тэгтээ нөгөө яг нөгөө нөхөн сэргийх гэх юм уу? Тим юм ерөөсө хийлгэж сураагүй анханаас үзээгүй тэгэл тухайн үед л нэг хийлгэчихэл. Тийм тэдэн сарын гинэ. Маргаашин тэдэн цагт гэж ирээрээ гихэнгүүд за ерөнхийдөө тэгэл эмчилгээндээ бол ялч очоод байгаа юм. Тэгэл тэр нэг хажуугаар янз бүрийн тиймэрхүү юмнуудаа ерөөсө хийхгүй байсаран байгаад л баг ер нь яасан баха. Тэгэхээр ер нь тэр яг одоо яг нөхөн сэргээх тэрний ач холбогдлыг нэг гоё тамирчид маань үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн гоё танилцуулаад өгвөл те. Тий яг энэ спортоор хичээлж байгаа тохиолдолд яг тамирчин гэхээр л заавал хичээлж байгаа гэмтэл аавна гэсэн юм ойлгоод байгаа байхгүй тий. Эсэргээр одоо ард түмч нөгөө одоо бол нөгөө чөлөөтэй гүйдэг эсвэл уулан дарахдаг ч юм уу эсвэл нөгөө анги хамт олроо нийлээд нэг заал тоглодог ч юм уу тий. Ийм их тохиолдолд нөгөө өөрийн бэлтгэлгүй байж байгаа шууд гэмтэл авчдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хамгийн түрүүнд юу гэхээр саяны түрүүний зарчмыг баримтлахаас гадна нөгөө зөв техникээр эхлээд хичээлэх хэрэгтэй. Тэрнээс өмнө зөв халаалт хийх хэрэгтэй. Дасгалууд хөнгөн дасгалуудыг хийгээд булчин сунгалах, чангалах энэ дасгалуудыг хийсний эзэн дээр хичээлүүд аюул зөв болох. Тэгээд яг ямар нэгэн спортоор хичээлж байгаа заавал нэг ийм арга техник байгаа шүү дээ. Тэгээд тэрний эргэлж байгаа нөгөө одоо жишээ манай сагчдын хувьд нөгөө пүүз. За тэгээд эднээс ч өөрт тохирсон юм юундыг одоо хэрэглэх нь аюул чухал. Тэгээд бас орчин аюул нөлөөж. Одоо шална халтргаатай байгуул нөгөө тэр чин гэмтэл хэрэгсэл нь улам нэмэгдүүлж байна гэсэн санаа л та. Тэгэхээр энэ бүрэн дээр одоо нэгтлээд хэлэхдээ хэрвээ спортоор хичээлж байгаа тэр спортын талаар эхлээ мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Тэгээд өөрөө биеийн салаалт хэрэгтэй. Дасгалуудыг аягүй зохион байгуулалтыг гэх юм бол бас гэмтлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Манай хоёроос асуулт байна. Одоо бид чинь нэг лигийн улирал дундор бичиж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө аль байж болох нөгөө хурдан идэх хэмжлэг ч юм уу одоо бүрийн идэгдэг юм а гэхэд нэг юм за өөрийн багасгах хэмжлэгээ илгээл орж байгаа шүү дээ. Тэгэнгუთ одоо ингээд улирал дуусны дараа жоох өвч үлдчихэж байгаа шүү. Тэгэнгуთ тэр нь бас яаж идгээвэл зүгээр юм бол одоо чинь ингээд яг тэр үед нь бүрийн идгэээг болохоор одоо бас нэг юм өвч үлдчихэж байгаа шүү. Тэр мөрийг одоо яаж идгээвэл зүгээр юм бол хэрэг. Тий яг сэргээн засах гэхээр л манайхан зөвхөн л нэг гимсний дараагаар л сэргээн засан гэж ойлгоод байгаа. Эсэргээр гимтгээс өмнө бас сэргээн засах хэмжлэгнүүд. Одоо манай дээр жишээ нь одоо мэслийн өмнөх болон мэслийн дараах юм сэргээн засах хэмжлэгнүүд аягүй чухал. Тэгэхээр сэргээн засах гэдэг нь одоо аягүй том одоо хөргөрөөний том шинжлэх ухаан болчиход байна шүү дээ. Манайхан өмнө нь л тэрийг ойлгодог байсан ч юм уу те. Тэгэхээр зөвхөн сэргээн засах гэхээр л оюумч нөгөө шаардлага болов уу гэж ойлгодог байсан те. Тэгэхээр тийм шалчод байдаг. Тэгэхээр сэргээн засах бол одоо яг хүн өөрөө одоо амьдралд хэвийн байх үйл ажиллагаа хэвийн одоо гимтлээс гадаад өөрчлөлтөнд орсон. Гэхдээ сэргээн засах одоо ангаах ухааны чиглэл тэр одоо амьдралын хэв маягт нь эргэж хэвийн урагт нь сэргээн засахын одоо өдгөн цэцэл болон сэргээн засахын бусад аппаратуудын тусламжтайгаар оролцох аягүй чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр тамирчдын хувьд бол хэвчлэн одоо булчин сунах, шүрмэс сунах ч юм уу те. За ялангуяа PCL-ийн гимтлүүд, холбоосын гимтлүүд. За тэгээ шагаан булгаралт, холбоосын бусад шагаан холбоосын гимтүүд аягүй их нөлөөлдөг. Тэгэхээр энэ нэргээд нөгөө бас хэвийн одоо энд орохт нь л те аягүй чухал нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр сэргээн засах хэмжлэгэн дээр бол энэ дээр бас бид нартай хамтарч ажиллаад тэгээд нэг баг болж ижил одоо дараа нь энэ тамирчин хэр их одоо ачаал авах нь уу, хэр их одоо хэвийн хэр удаан хурдан хуурах нь гэдэг нь аягүй чухал байдаг гэсэн. Тэгэхээр сэргээн засах бол хөдөлгөөн засал аягүй чухал.
болцсон байгаа гэсэн. А нэмэгдээд бас нөгөө сэтгэл зүй ахиж чухал байгаа гэж тамирчдын хувьд бол тийм. Ялангуяа эмэгтэй тамирчид, эрэгтэй тамирчдын хувьд сэтгэл зүйгээр нөгөө амархан ундаг гэсэн нэг юм бол байгаад байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн сэтгэл зүйтэй хамтраад бас ажиллавал айгүй чухал болов уу гэж бодсон. Нэрийн асуулт дээр нэмээ асуугаад одоо ингээд улирлын дундуур бэртэж байгаа шүү дээ. Тэгэхэд хүн чинь тоглогчд бас хурдан тоглох гэж зүтгэж байгаа шүү дээ. Багч гэсэн бас мэдээж яаруулж байгаа тийм. Энэ юу н зөв юм уу буруу юм. Яг гоо гимтлийнхэн зэргийг эхлээд тодорхойлсон юм тийм. Тэгэхгүй манайхан за нэг хуруу юм уу эсвэл тулчих юм бол шууд очиод татгалж өгч татчихдаг ч юм уу тийм. Эсвэл нөгөө терапевтууд нь ингээд ингэсэн байна гэдэг ямар нэгэн багажийн шинжилгээ хийгээгүй байж ч юм ингээд шууд бас шинж болохгүй баг. Тэгэхээр заавал мэрэгжлийн спортын гимтлийн эмчтэй гэж үзүүлээд тэгээд шаардлагатай бол MRI юм уу эсвэл компьютер томограф харуулад тэгээд тэндээсээ шалтгаалаад MRI дээр одоо жишээ нь холбоосын гимтэл нь 1-р зэргүү, 2-р зэргүү, 3-р зэргүү гэмтээс шалтгаалаад бид нар чинь нөгөө хаалгааны асуудал ирээд шүү дээ. Тэгээд түрүүний нөгөө санчрын ярьдаг шиг хаалганых нь яг заалт байна уу гэдгийг тодорхойлоод хэрэг үнэхээр заалт байхгүй юм бол бид нар заавал хаалгаа хийхгүйгээр харин хөдөлгөөнцлүүлэн зэрэгцэх хэмжлэгэн дээр авах явах бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр яарах ямар ч шээ байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь өмнө нь л ACL-ийн гэмтэл дээр бол одоо баг гэмтлийн хэд сизон аут болдог гэсэн шүү дээ тамирчид бол тийм. Одоо бол тийм биш болчиход байна шүү дээ. ACL-ийн гэмтэл бол нэг 6-аас 8 сарын дараа хаалгаанд орсны дараагаар тийм 6-аас 8 сарын дараа дээдл нэг 1.2 жилийн дараагаар эргээд спортоор хичээлээд ингээд төвтэй ингээд яваад байгаа учраас энэ дээр нь бас мэдээж нэг шинжилгээ ухаан ч гэсэн хөдөлгөөнслийн юм ч гэсэн айгүй сайн хөгжиж байгаа гэж байна. Одоо тэр нэг багаас хэмээ багийн эмчтээс гаргаж байгаа нэг хугацаанууд байдаг шүү дээ. Тийм. За Монголд бол бид л харьцан нэг хугацаа айхтар тоолж моолдгүй болохоор гайгүй. Энэ бие чинь бол за нэг 4-7 хоног гээл те. Ийм бэртэлтэй 4-7 хоног ийм бэртлээ. Тэр хугацаануудыг юу нь яаж тоолж байгаа юм. Тэгээ дээрэс нь одоо яг өөр дээрээс гарсан кейсээс л асуух гэдэг юм л да үүсчихсэн. Одоо юу гэдэг 14 хоног гэлөө нэг юм ер нь бол хөдөлгөөн хориод жоох эмчилгээ хийлгэж явж байгаа, өвдгөө эмчилж явж байгаад тэгээд эргэж орж ирэхдээ бас яаж уусгаж орж ирэх хэвтэй. Тэрэн дээр бол би нөгөө өөр алдсан учраас л асууж байгаа шүү. Яг үнэ. Яг гоо ACL одоо жишээ нь тамирч дээр голцсон тохиолдол ACL-ийн гэмтэл байгаад шүү дээ. За тэгээ өвдөгний дотор хажуу холбоосон гэмтэл нэг контактгүй гэмтлээс шалтгаалаа. Тэгэхээр ACL-ийн дээр бол бид нар мэрэгжлийн эмчт үзүүлээд MRI дээр өөрчлөлттэй. За яг нэг 50-аас 60% ACL нь урагдaltaй гэж спрейн гэж яриад байгаа тийм. Зарим тохиолдолд torn гэж яриад байгаа, симэрсэн урагдсан гэдэг. Тэгээ эндээс нь шалтгаалаад нөгөө спортын гэмтлийн эмчнэр маань сэргэлтийн тодорхойлж байгаа л да. ACL дээр бол нэг 5-аас одоо нэг 4-өөс 6-7 хоног орчим юм бол хаалгаа хийгдсэн тохиолдол ч тийм. 4-өөс 6-7 хоног шүү заавал дэглэн бариад. За дараагаар нь бол сэргээнцэх хэмжлэгэнд яваад эхэлдэг. Тэгэхээр багуугаар ингээд нэг шатчтайгаар авдаг нь болохоор хугацааг зааж байгаа тэр спортын гэмтлийн эмч нь өөрөө шийдэж байгаа л да. Тэгээд мэдээж хаалгаа хийсэн эмч маань бас өөрөө шийднэ. Хэдрээс ачаал өгөх гэдэг нь бас хаалгааны явц бас ямар нэгэн өөрчлөлтүүд гарсан тохиолдолд тухайн өөргөн нэдэрлэлтээс явцаас олж байгаа. Тэгээ бас мэдээж өвчтөн маань өөрөө бас нөгөө мэдээж илүү мэдээлэлтэй тэрнээс гадна нөгөө илүү идэвхтэй байх. Тэгжиж баг болж ижил эдгэрэлтэй хугацаа 4-өөс 6-7 хоног 6-аас 8-7 хоног шийднэ л дээ. Санжирмс. Юу н одоо тамирчдаас ер нь бэртэл авахгүй талаас юун дээр анхаарал ер нь бас бэртлээс ер нь бас анги тоглож байгаа тамирчтай байгаа шүү дээ. Тийм чинь тэрэд бас юун дээрээс анхаарат байна. Ер нь юун дээр анхаарал бас бэртэл гэмтлээс хүн бас тамирчин холбоор явж чадах уу ер нь тэрийг та хэлвэл бас юу гэдэг юм. Тий яг гоо спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх юм те ерөөдөө урьдчилан сэргийлэх байгаа. Мэдээж мэрэгжлийн тамирчид бол өдөр болгон тасгал хөдөлгөөн хийж байгаа. Гэхдээ аль болох тэрийг нөгөө хэтрүүлэхгүйгээр яг л имплансын тааруулж хийх нь айгүй зөв юм шиг санагдаж байгаа. Түрүүн би хэлсэнтэй нөгөө гэмтгээс урьдчилан сэргийлэх юм бол нэгдүгээрт нөгөө хэрэгжилж байгаа техник те эсвэл нөгөө спортын хэрэгслүүд байгаа. Эсвэл заал тамхины стандарт. За хоёрдугаарт нь тэр нөгөө тамирчны өөрийнх нь ачаалт авах чадвар. Булчин дээр ирж байгаа ачаалаа зөв зөвхөрүүлж ийнэг үү? Эсвэл хит их ачаал хийгээд байна уу? Хит их бэлтгэл хийгээд байна уу? Энэ болгоно айгүй чухал нөлөөлнө. Хоёр одоо гуравдугаарт мэдээж эрчүүдийн өөрчлөлттэй холбоотой тийм. Тамирчтай айгүй их бэлтгэл хийдэг, эрцээ айгүй алддаг, кайл маг тийм. Тэрнтэй холбоотойгоор булчин амархан гэмтдэг, сундаг. Тэгэхээр тэгээд эцсийн дүнд нь бэлтгэл хийсэн ч гэсэн дараагаар нь дахиад стретчинг тасгалуудыг амрагцын дараа стретчинг тасгалуудыг байнга тогтмол хийх хэрэгтэй.
тэрнээс сурчин сэргийлэхтэй аюул нөлөөтэй гэсэн. Одоо дэлхийн ийм тамирчдод жишээ нь миний сонсноор LeBron James бол бараг жилд юу вэ те $2 сая өөртөө зартуулдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ хүний тэр бие физиолог маш урд нь аюул олон баг байгаа гэсэн үг те. Хоол зүй. За тэгээд дасгалж хувийн дасгалжуулагч нь байгаа. Тэгээд фитнес бүх ингээд дасгалжуулагч нь байгаа. Тийм учраас энэ тамирчин олон жилийн туршийн карьераа ингээд хадгалаа яваад байгаа. Гэмтэл бэрхтэлгүй. Тэгэхээр манай тамирчид одоо бол миний сонсноор бол аюул боломжийн болцсон гэж би ойлгоод байна. Цалинны өгдөлтэй. Тэгэхээр дан ганц юу бэлтгэл хийхээсээ илүү энэ дээрээ бас илүү шаардлага өгөөд хөлгөөнсөлчтэй. Хоёрдугаарт хувийн одоо болж өгөөтэй бүр хувийн хөдөлгөөнсөлчтэй ч юм уу. Хоёрдугаарт нь хувийн хөтөлбөр зөвчтэй ч юм ингээ болчих юм бол илүү одоо урт удаан карьераа хадгалаад явахд бас боломжтой юм болов гэж харж байна. Одоо интермедийн зүгээс юу гэдэг. Одоо бид хэд ч юм бол ер нь баг болгоно баг нэг эмнэлгүүдтэй хамтарч ярилцдаг болчлаа. Тэгэхээр интермедийн зүгээс яг нөгөө мэрэгжлийн тамирчдад зориулсан тийм үйлчлэгээнүүд гэх юм уу одоо яг энэ талын юмнууд байгаа юу? Байлгүй хөө тийм манайх 2023 оны 6 сард сэргээн засах төв гэж бүр нээсэ. Тэрэн дээр юу байна вэ гэхээр нөгөө хөдөлгөөн засал, за тэгээд хөдөлмөр засал, хэл засал, за тэгээд сэргээн засахын аппаратууд тусламжтайгаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Саяхан манай дээр Солонгосын Үнсон гэдэг эмнэлгийн хөдөлгөөн засалчтай physical therapist гэж ярьдаг тийм. Тэр юм ирсэн байгаа. Манай дээр нэг 14 хоногийн хугацаатай ингээд энэ нэг жилийн туршийн тасралтгүй манай хөдөлгөөн засалтыг сургах, даатгалжуулах, чадгалжуулах, за хамтран туршилт солилцох юм сургалтууд хийгдэх юм байл. Тэгэхээр бас илүү давуу талтай гэж хараад байна. За тэгээ бидэнд бас маш гоё мэдээлэлүүд өгсөн. Танд маш их баярлалаа. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн урьж оролцсон баярлалаа. Хоёр тамирчтандаа бас цаашдын амжилт илүү амжилт хүсье те. Баярлалаа. Ивент төгч хамгийн сайхан дурсамжийг хамгийн сайн сонголтоос MSN Beta Star. Ивент төгч жинхэнэ жимсний амт SFC Bio Sparkling Soda. Ивент төгч хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай. Интермед имлэг. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн дэдиш. Ивент төгч Smart бодлын мэдлэгийг уртасгана. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Talk English. Ивент төгч агаарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Хамтран ажиллагч Lenin брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. За сонсоо андаа. За бацгаана. Сайн сонсоо хараа. Амар чухал байгаа байхгүй юу? Сонссонгүй маань. Бид нар хараа зүгээр ер нь бол би нөгөө түрүү яагаад 14 хоног гам барьчаад тэгээд уусгаж орох хэрэгтэй юм байна гэж асуугаад штэ. Би ч өөрөө нөгөө дайчд дээр хахад фейлд шийдэх байхгүй. Нөгөө өвдөгний Тэ. юугаар өвдөгний нэг тийм магнит нөгөө нэг юм тавцхуулаад тэгэж өвдгөө имслүүлж явж чаад нэг бэлтгэлдээ орсон чинь эхний бэлтгэл дээр яадаг ч өвдөг. Тэгээ баярлагчтай юм уустай хүн чинь. Үин зүг шин бүр яах ч гоо нэгэл хөөрөөд баг. Хөөрөөд нэг дээрээс нь явах гээд ингэсэн чинь. Нэг бэлтгэлээ хийчихгүй. Ер нь 100% хийчихгүй. Аа чинь баг-багаар тасах хэрэгтэй юм. Тэгэл банк яг тэр бэлтгэлийн дараа яг хувцас авах гэж суужсэн жил нуруу татчихсан. Тэгэл тэр нуруу чинь бол угаасаа мөддөж тавьдагчгүй болчих юм байлээ. Тэр чинь бол яаж ч ноцолдоод барахгүй юм. Нуруу бол нэг тийм амархай дүшээлээ гэж. Тоглоом бишээ. Тоглоом биш юм билээ. Тэгээд тэгээ нөгөө кадра намайг шоолж хагаад 2 хоногийн дараа кадра нуруу татаад би нөгөө нэг доор өнгөрж байгаа бөмбөгийг ингэж ихт сууж авч өгөхгүй доош ингээд. Тэгсэн чинь намайг шоолоо хөрж унаадсан гэсэн чинь 2 хоногийн дараагийн бэлтгэл дээр нөхөр өөрөө ингэж яг адилхан болсон юм чи. Тэр ер нь нөгөө нэг орж ирэхтэй тэдүү өвтэй ингээ баг-багаар дасгаж масгаж бид чинь нөгөө нэг тим мэдгүй гараад болохоор чи. Тийм бохоо. Ер нь коуч тэр нөгөө сербид нэг бэлтгэл хийсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө хүчний тасгалжуулагч нэг хүн биш сая металл дээр ирсэн шний халзан. Тий, халзан. Тэр тэгээ уурлаад гэсэн хэрэг. Ер нь бол ийм жингээр тэдүү удаа хийгээ хилэнгуут нөхдүүд зэрнээс ингээл
Ингээд олон тамаагаар хийгээд тэнгуут яг уурлаад гэсэн юм. Яг ингээ би энэ програм гаргацсан байгаа. Тэгээд та нар энэгээр хий. Тэгээд гүүж мөнхөр ингээл хамаагүй шахаад байнгут. Яг энэ тэдэн өвтэй 70% гүү 100% биш гэл. Тэрнээс учиртай л юм л дээ. Яг сар явах чи яг би юм ингээ нэг зовлонгүй амар гой хөгжиж байгаа юм чи. Тэгээд яг тэр үедээ ингээл амар хүнд мөн дээр зоохгүй. Тэгээд ингээл хөнгөн хийгээ яг ингээд програмаар нь явж идэл нэг сарын дараа гэхэд амар гой формт болцсон. Тэгээд ер нь угаасаа тэр бэлтгэлүүд угаасаа амар чухал юм билээ. Ер нь одоо ингээл өвдөг гэж бодоход энэ авихам одоо нэг ачааллыг багасгах болчингуудыг хөгжүүлдэг ч юм уу те. Нуруу өвдүүлээс нуруу бүхсний дасгал хийдэг ч юм уу. Тэднээс л надад айгүй чухал санагдсан энэ жил бол. Өвдөг ер нь өвдөд байгаа юм. Өвдөжс тэгээд дасгалыг гайг болцсон шүү дээ. Цаг нь болоогүй дээ. Цаг нь бол болоогүй л сэрүүл гэж байгаа ойлгох юм. Төвөө тоолоо. Хөөс нөгөө нэг энэ дөнгөө шиг энэ дээр амин болгоно бүр бардаа. Тэгээ саяны имчтэй юунаас болсон гэж бодсон. Би бол нөгөө карантины үеэр нууцаар бэлтгэл хийх гэж нөгөө өглөө заавал үүрээр заалмааланд очдөг 6 мурга 7 мал нууцаар хүүтэндөө карантинаар тэгэл өглөө барыг халаалтгүй ороо шууд эхэлчихэж байгаа юм чи бэлтгэлээ. Тэгээ ядж явах жоохон цемт шалмалтай заал байсан юм уу яас. Амар хатуу шалмалт. Тэгвэл бодлоо шүү. Тэрнээс л болсон баг гэж боддоо шүү. Би тэгээ карантинаас хойш л ер нь өвдөж байгаа өвдөд гэсэн. Тэгээ дасгал хийгээл ер нь гайг болчихдөг юм л дээ. Тэгээ хийхдээ бас ер нь жоохон наан цаан судалж байгаа тийхгүй бол бас хийгээ зүгээр болчихно гэнүүдээ тэгвэл бүр өвдөж. Хан хийж тийм үү? Хаанаас л игээд өвдгөө гайг болчихсон юм наач. Айгүй айтайхан сонсогдоод. Энэ үл яг хуу залуу төлжөөд тэр чинь болчихж байгаа. За дугаа. Зэвэн батгаас яг хэлж байгаа жиний хэлж байгаа хэлгээ сууж юм бэлээ. Санжирэг бол одоо бүр окей болсон юм тест. Тэг одоо асуудал. Одоо асуудал. Гэхдээ ер нь хов шонхроо сонсч байвал өвдөг л одоо ямар ч асуудал байх. Гэхдээ ер нь юу бол амар шаарддаг шүү дээ ингээл. Нэг жоохон ингээл дасгал масгал хийхгүй яг нөгөө заасан нэг дасгалууд байгаа ш нэг ингээ хийчих. Тэр эдийг хийхгүй нэг 7 молоо зөнд нь хаяхад л шууд ингээл ер нь жоохон бадарж мадараал ер нь нэг амар сон дохиогоод янз болоо. Гэхдээ бол дасгалаа бол залгардуулахгүй. Тэг бадар болохгүй манай санчир. Манай хамирчд ер нь цалин болон гайгүй болсон. Саяны эмчимж хэлж шít. Тэр шиг цалингаа тодорхой хэмжээний нэг тодорхой дүнгийн өөртөө зарцуулаад тэр одоо хувийн тренер одоо нэрхээ мэрхээ шиг тийм дасгалч нар байгаа штэ. Тэн дээр ч тэр жижиг болчингууд хөгжлөд санчир одоо өөрөө мэдж байгаа яард явж исэн. Тэр жижиг болчингуудын хөгжлөгийг тийм газрууд их сайн хэлж байгаа штэ. Тэгээ бас энэ хөдөлгөөн засч бас энэ одоо эмчнэртэй хамтарч ажилладаг ч юм уу тийм одоо яг тэр тренерүүд л бас яг бэлтгэл юм нэлээ хөгжих тусмаа ажлын байрнууд нэмэгдэх хуу тий. Хүн болгон хувийн одоо хөдөлгөөн засвалж хоол зүүч мөчтэй. 3 гар подкаст хийж гинүү тий. Нэг эйжент одоо ер нь бас нэг тоглогч болго өөр ингэсэн нэг менежер ч юм уу эйжент нэртэй болоод эхлэл бас амарлах тий. Тэр өөртөө багууд дээр очиж хувь дээр та юу гэж хэлж байна? Цалингийнхаа хэдэн хувийг гэж бодож байна ер нь. Заавал тэрийг өөрчлөх юм шүү. Гэхдээ яг биднээс бас өөртөө шийдэхгүй нөгөө хүнтэйгээ ярилцах л та. Тэгэл одоо гэхдээ яг одоо жишээлбэл нэг хүн гарч ирж ижил тэр чинь хувь мөн яг цаашаа яг яаж явах уу тодорхойлогдох хэрэгтэй. Гүү зөв миний асуугаад байгаа асуулт нь болохоор за хүнтэй ажилласан ч хүнтэй ажиллаагүй ч бай зүгээр ер нь за би тэдэн дөрөвний цалин авч байгаа юм бол миний 10%-ийн тухайн сарда эрүүл мэндэд зарцуулна гэдэг ч юм уу. Тэрэн дээр та хоёр хувийн юу гэж бодож байгаа юм асуух. Жишээлбэл танаа үнэ ах чинь бол одоо цалингийнхаа тодорхой хувийг магнит зарцуулаа магнит угаал яваад идэг байхгүй айгүй зөв хүн шүү дээ өнөө бол ер нь би л ер нь яг цалингаа яг цэвэр ер нь тэгэл яг л өөртөө наад юм санагддаг шүү дээ ингээл ер нь хэр чи хаврын янзлсан юм дээ яг ингээл хэрэгтэй байгаа юм тэгэл бас бэлтгэл нөтрээ бас үзэн хүн амтандаа уулзсан тэгэл яг л тэгэл үзээд байгаа юм шиг өөртөө л зарцуулаад байгаа юм санагддаг шүү дээ. Миний хол тэгэл яг л авсан цалин ингээл болчихдог юм санагддаг. Тэг бодвол нэрээ юу юм бэ наа? Бараг нэг 20% эрүүл мэнд тоол хүнс мүстэй явчих юм уу бараг. 20% тэгж яваал хувийн эйжент энтертэй бол бас дахиад нэг 20% явчих юм шиг. Тэгэл нөгөө нэг юутай болох юм бол тренер менежертэй болох дахиад нэг 10% нь чам тийм үлдэх нь бараг 50% нь бараг ер нь гадагшаа зарцуулаад тэгэл 50% нь өөрөө авдаг. Тэндээс татвар авах үлээ. Харин тэр дараа жил орж нэг юм ярьсан. Тэр нөгөө нэг Бродс төрдөг мөр, Маккензи мөр. Харин тэр бол бүр амар
амар юм бэл шүү дээ. Ер нь сая ингээл баг нь ингээл хасагдцсан. Тэгэл бид нар плей-оффын дундуур ингээл recovery ороод юу жирэн ороод ингээл хараад шахаж тэр чинь ингээл off season болцсон ч гэсэн ингээл өөртөө ингээл наагаал яваад байгаа хөөе бүр ингээд. Нөхөр бол байнга recovery дэжсэн шүү дээ. Тэгэл өөрийгөө нь байнга сэргээгээл Орох болгонд л нөө гойны харан бэртсэн шүү дээ. Тэгээ орох болгонд л recovery байж чинь. Тэр чинь ингээ хөрөгч мөрөгчрийн ингээ үзэнгуут бүр хэрэггүй юм юу ч байдгүй гэсээ тэр чинь. тэр recovery-г хүмүүс гайхаад байгаа юм чи. Энэ бол зөвхөн үнэхээр яг эрг. Тэгэл тийм байж л мэргэжлийн орчуулах юм болж байгаа. Тэр чинь тэгээд ер нь бол бас тийм байхыг сурсан ч гэж магадгүй шүү дээ. Ер нь. Тэгтээ мэдгүй. Угаасаа бол амар өндөр түвшинд тоглож ирсэн гэдгийг нь бол бид бүгдээрээ мэдчихээ сонссон тийм. Зүгээр нэг том амар бэртэл автсан. Тэгээ тэрнээс эргэж ирэх гээд л явж байгаа болохоос ер нь бол баг Монгол зонгол дээр шүү. Тэ амар амтнаас юм бэлээ. Яалтчих. Тэгээ яалтчих нэг одоо бэлтгэээс өмнөх шийдэлтийн формыг харсан тийм. зүгээр шүү. Айгүй өвтөг шийддэг гэсэн байгаа байхгүй юу? Одоо чи нэг юм амар гацаа шийдээд байгаа шүү дээ. Тийм бүр ингэж чавхтаа шийдээд байгаа шүү дээ. Ойлгохгүй юм да. Тап гээ тий. Хөлний бэртэл. Гэхдээ яг гаранд яг ямар амаа юм. Тэр зүгээр ингээд хөл яг орд юм аа. хөлөө орохгүй гараараа ингэх гэж үзэгдэх шиг юм тий. Хөл бол яг тэгд юм аа. Өөгийн хаагийн үүгүйгүү. Тийм байхгүй болохоор ч наа чи ингээд ойлгохгүй. Яг өвдгөрөө шийдтiin бэл. Хүн ингээд гараараа шийдтiin бэл бодоод байгаа. Яг жоохон монгол гэж ах тэр ингээд өвдөнгөө өвчин гэж ярингууд хажууд нь суучаад яг яаж өвддөг юм бол өөр ингэж хатгаж өгч. Одоо чин суух шидэхээ суусан чинь өвдөг босхгүй ч өөрөө босоо гэж наа. Тэгэхээр ч айгүй хэцүүлчихдэг байхгүй. Тэгтээ бас гайгүй лээ л тий. 3 үйл кофе гэсэн чинь. Тиймэрхүү юм сонсч байна. 3 үйл кофе гэсэн чинь шууд за алдчихсан кофе гэсэн чинь 3 үйчих. 30 нэмэгтэр алаад байгаа сөрөг байсан шүү дээ. Ямар алдгийг. Алаагүй. Алаг. Гэтэ амраахгүй шүү дээ. Амрах. Тэгэл болчих. Манайх ч та. Угаасаа тэгээд нөгөө өвдөг яахгүй тэгээ юу ч хийхгүй дээрээс нь тийм байгаад болохоор амар хэцүү байлээ тоглож моглоход өөрт. Түчүүчүүд нэг жоохон хэдэн минут гараад амьсгаад бүр сонирм болчихлээ. Тэгээ бараг нөгөө тий хоёрын орон тийш тоглож ирсэнс тоглоог юм дээр бил. Манай эхнэрийн уурлаад идэг үнэн шүү дээ. Нөгөө өвдөг болохоо байлаа гэж лигээс болчингуудаа одоо юу хэрэгтэй тэмцээнд ороо яваад байгаа юм гэж загнаад байгаа байхгүй. Агигч тийх аа. Агигчаас өмнө гэлчтэй юм шүү хаяа. Агигч амар сакс мэдээд байгаа сүүл рүүгээ те. Сүүл рүүгээ гэдэг. Амгийнхаа эхнэрийг анх тэрийг сонсноо хоёр өсөв шүү дээ. Манай багийн фэн гэсэн чинь. Бэлтгэлтэй манай багийн фэн гэсэн чинь. Эпси фэн. Бэлтгэлтэй явах гээд гэсэн чинь. Чи сакс тоолч чаддаг юм биш бэлтгэл хийж яадаг ингээ бүр. Ойлголоо супер эсэн боо. Чи яг нэг анх үргэж явах үед байхгүй. Тэгээ бэлтгэлтэй болоо гэсэн чи гайхаад өчтөр хийсэн мэт гэсэн тийм гэсэн. Өнөөдөр дахиад хийчих юм тийм гэсэн чи. Ямар сони гэж гайхаж махч яснаа. Чи тэгээ тоглож чаддсан биш бэлтгэл хийж яад юм. Хажууд манай бааз ах байж таарад хамгийн том бааз ах маань байж таарад тэр ах маань болохоор чөлөөтэй хүн байсан байхгүй. Тэгээ ах хэлж өгчөөс нэг юм ойлгуулж иж би чинь виза дараалал гарч байгаа шүү дээ. Чи ахын дэс юм чи. Юу гэж байна чи байнга бэлтгэл хийж ижил хүн тоглоно шүү дээ гэдэг. Тэгж нэг юм явж байгаа. Тэр бэлтгэл дээр чи би тэгээ очсон шүү. Аха. Өөрөө хэлж чадахгүй юу? Чинь яг нөгөө базуулж базуулж шүү дээ. Тайлбар хийхдээ нэрнгээс нөгөө тийм үг сонсоор чи хүн юу гэж тайлбарлахаа ойлгохгүй юм л шүү. Нэрэж би чаддаг да гэдэг. Зүгээр чиний гар болыг ичих гээд байдаг уу? Нэг гараг дээ. Шууд аман дээр чиний гар болыг гэдэг. Би яг гэж гал тайлбарлаж ингэдэг байхгүй юу? Нэр Эрик найз хүнтэй л үү? Тайлбарлаж өгөх алгуу байхгүй. Төрөн байгаа гэдсэн мэт тэгснээр за эфирээр байхгүй гэж хэлэхгүй бол краш шот ч харш дээр гэсэн. Санчир найз хүнтэй юм уу? Бага. Ямар сандруу. Наач бацч гэдэг. Санчир гэдэг найз хүний асуухаа явжсэн ч байгаа. Бацуулж байна уу? Гүү. Бацгооч. Тэр нэг тэгж юу яаж мааддаг шнэ. Баазн гэл. Зүгээр тэгэл маазраал. Алсуурал маазарж ал хоп гэсэн байдаг дээ. Тийм нэг маазраал ээж. Тэшгээс нэг баазж маазн гэл тэр амар утахгүй санагдаад шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь базалсан гэдгийг ер нь юу гэж ойлгож байна? Одоо нэг гоё эвтэйгнэр тайлбарлахгүй бол бас нэгнийхээ амар яг нэгнийхээ их шинд байх гэдэг юм шүү ер нь. Үгүй яах вэ? Бид чинь нөгөө яг базна гэдгийг чи яг базна гэдэг утгаар нь шууд утгаар нь ашиглахгүй байгаа байхгүй юу? Зөв маазраал ашиглаа. Ерөнхийдөө бол мэдээж цэвэр дөрж гэдэг хүнд бол одоо
тэр заяа ихчийн тэр шаардлага тэр чиглүүлгүүд хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүн айччих юм билээ. Тийм үү? Ваа яг адилхан тий. Одоо хулын ихчийн янз бүрийн тийм юмнууд надаа яг адилхан байхгүй. Байхгүй бол ер нь бол баг өдөд юу чигээ явж явах хэвээр ингэ мэдгүй юм тий. Жохон тийм учраас би биенийхээ үгийг авах үедээ аваад тий бас нэг амар базууч мацууч тийм. Танаас бүрэн гэр бүл амар сэдвэрээс би ч бас нэг хэрэг ингээл базах гээд байгаа болсон чи юу. Амар хүнд юм яриадсан. Тэр ч байж байгаа. Бид шал өөр базах гэдэг. Ойлгомжтой ах уу гэдэг. Эхнэрийн базаа мацаа бүр сүүл рүү болох юм. Одоо ингээл сайхан явж зүгэлж хэлж яахгүй юм аа. За тэгээ энэ жил нөгөө эпс. Яа, яшгатаагаар. Яшгаа ингээд дуусчихоо. Нэвтрүүлэг. Юу нэ тэгээ за баярлаа гэдэг. Хачаал үсэг. Өш эпс ярихаас өмнө нөгөө драфт чинь энэ жил юу шинжилсэн. Нэг тойрог явахаар. Нэг тойрог гэсэн. Тэр талаар мэдээлэл байна уу? Байгаа шүү дээ. Тэгээд эрэхтэй 10 тамирч. Эмэгтэй 6. Эмэгтэй 6 тоглогч. 210 л ах юм уу? Нийтдээ ингээд 16, эрэхтэй эмэгтэй нийлээд 16 тоглогч оюутны лигээс сонгогдно. Тэгээд драфтын маань хагд хугацаа нь 24 байлоо. Чиний харж байгаа. Би хараад. Тэрийгээ бас нэр тэгээд яг өгч тий. Тэгэхээр дээдлэг рүү зүгээр ер нь бол эрэхтэй 10 шин тоглогч л орно гэсэн үг юм шүү тийм үү? Хөгжлийн лигийн багт бол хөгжлийн лиг тоглож исэн хүмүүсийг нэгтгэд авч болох юм болов? Тим гаргалгаа байхгүй юу? Байгаа юм болов? Яа хөгжлийн лиг тоглосон бол дээдлэг рүү шууд багууд окей юу? Тэр окей юм аа. За би бас мэдгүй байхгүй нэг сагснаас өндөрөд бас. Оюутны лиг юм уу? Ямар нэгэн лиг тоглоогүй тоглогч бол заавал драфтер орох юм. За. Хөгжлийн лиг окей юм бол шууд дээдлийн багууд. Энэ ингэж байгаа. Сайн болон муу талтай. Сайн тал нь болохоор за муу талын ихлээр чи. Муу тал нь болохоор за 10 хүүхэд драфтер сонгогдох юм байна гэдэг 4 жилийн хувьд бол 50% цөөн хүүхэд сонгогдох юм байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Сайн тал нь болохоор магадгүй энэ жилийн драфтад 4 жилийн шиг дахиад 20 хүүхэд ур чадвартай тийм сонгогдох боломжтой 20 хүүхэд байлаа гэж бодгоцсон юм. 10 сонгогдоод үлцэн 10 сонгогдохгүй юм тэр 10-тай хинч альч баг гэрээж болно. Баггүй юу? Тийм юу. 11 12 13 сонгогдох байсан хүмүүсийг одоо өөр багууд авах хэрэгтэй байж таарлаа да. Тэнгүүт энэ гурвыг нэг баг хавга авчиж болно гэсэн. 4 жилийн майнерс энэ дээр амар сайн ажилласан. Яг драфтын өдөр Батэрднийг тэ нэг нь юм байсан бэ. 2 залуутай. Хосогч драфтаар сонгосон юм зү. Баяр сонгоогүй лүү? Батэрдэн 3-ыг авсан шүү дээ. 3 драфтаар хин 2-ыг сонглоо. Баяр тогтох. Баяр тогтохыг эхлээ сонгосон. Тэгээ хос 2 юм шүү. Хос 2 юм уу? Тэгээ тэрний араас дахиад миний санаж байгаагаар яг нүдэн дээр 2 тавилагчтай шууд тахиж гэрээсэн байхгүй. Яг драфтын тэр өдөр штэ шууд тэгсэн байсан юм бол тэнгүүт нөгөө нэг нь Батэрдэн байхгүй. Батэрдэн нэг нь Ситигийн ганаа юм болов. Тийм болоо. За ямар ч хэлсэн ер нь бол 2 тавилагч байсан шүү. Тэгэл би айхтар ажиллаж байна да. Ягаад тэгэхээр хинтэй ч уулзахгүй сонгоогүй хэн амт сонгоогүй ангууд нь хинтэй ч уулзах юм шүү. Зөв санаа л шүү. Тийм. Би тэгэх гэжсэн шүү. Тийм үү. Хинтэй одоо ч өнгөрсөн гэсэн. Аль ч би ч угаасаа ер нь за драфт толчвол ер нь яг өөрөө харж байгаа л нэг багтай гэрээ их боломжтой юм да. Яг бодчихсон. Тэгэл байдсан чи 14 дээр хөв гэл. Би шаан драфт болно гэж бодсон гэж өөрийгөө. Өөрөө тэгж бодсон гэж. Эхний тойрог дуусаад тэгж бодлоо. Чи тэгтээ бүр амар дээгүр яригдчихсан мэт. Тэр чинь зүгээр л нэг mock draft гэж хааслаас зүгээр нэг зураг гаргацсан л байна ш. Нэгт яригдсан ч юм байхгүй те. Яг тэр чинь дагаж байгаа болохоор ингээд ер нь сагсан чинь ертөнцөө гэл яваад ч байсан. Угаасаа яг тэрнээс хашаа боо яриа гэсэн юм уу? Эрико хин Пүж байлоо нэг нь хүмүүсээ. Хоёр. Пүж бол нэг яригдаагүй. Инх амар байсан шүү дээ. Тэр mock draft дээр бол нэгт инх амар биш юу лээ. Нэгт хинч байлаа. Хоёр талаа би байсан. Биш хэм байсан. Инх амгалан билүү? Биш инх тэмүүлэн. Инх тэмүүлэн. Инх тэмүүлэн ашуусан. Тэгээд нөгөө хин байсан. Чин утаг. Чин утаг чинь 5 мов дээр байжгаад сүүл тариагаа ороод ирсэн шүү дээ. Тэ? Тэгсэн сүүл рүүгээ тэгээ чин утаг инх тэмүүлэн аль нэгээр юмгээр ингэжсэн чинь хоёр дээр нь ч байхгүй инх тэмүүлэн бүр байхгүй. Тэгээд нөгөө ихний 3-т эргэжсэн 3 тоглогчийн нэг нь нэгээр сонгогдсон нөгөө хоёр нь бүр байдгүй. Ихний 3-таач байхгүй. Эрик нь байхгүй. Инх тэмүүлэн байхгүй гэсэн 8-аар металд орсон баха. Өмнө жил гэхдээ драфтаа сонирхолтой юм лээ. Суучих сонгогдохгоо суучих сонирхолтой юм лээ. Бүү энэ гараа авчлаа ш. Тэгэл бид сажнаас нэг хүн басаал явахаар бүү гэл гоё юм л.
Тэгжэл нэр зарлагдаад. Тэгэл тэндээс найзууд ширээнээс жоохон гомхтаа гэл над руу хараад би чинь тэгэл байж тэгэл 14 дээр боссон юм да. Санчрын орж идэг жил драфт болсон бол чи эдэр сонгох байсан. Нэгээр штэ. Нэгээр шууд хэлээч. Дээгүүр орсон 3 муу. Эхний 3-т л Чи байна. хин энтэй орж ирлээ. Намайг тэгтээ драфт болох гээд байна гэл яриад суул нь орж ирж байхад. Тулуу инээд лөө үгүй лөө. Гөө тулуу тэр чинь надаас өмнө Өмнө орцсон, орцсон итгүүнд орцсон байсан. Намайг орох чинь хинхээ орсон. Тэр Бицоны тулгаа хин Түшиг. түшигчийн өмнө жил. Түшигчийн ороогүй те. Түшиг ороогүй хаа. Ер нь бол дээгүр эхний 5-д бол Батар айцтай. Хойцк тэгэл. Хоёр жилийн 2 удаагийн аварга MVP. Ер нь бол Нэг удаагийн аварга MVP 14 сонгож байхад. Дээдл нь ер нь 3-аас хэд хийжсэн. Нэг тоглолтод. би яг 10 хийжсэн чинь нөгөө оюутны университетаар яг алтын төлөө. Нэг амар зураг гэдэг мөн үү тэр. Тий. Зураг нь. Тэгээд яг тэрний өмнөх оюутны лигийн финал дээр болохоор 8 мэлчлээ. Би яг санчрыг сайн санд юм амар гоё шийдэлттэй тэгээд амар өсрэлт ер нь айгүй мундаг байж ирсэн. Тэр нэг тэгэхэд биш амар санчрыг танихгүй шүү дээ. Тэгэхдээ амар харамсаж ирсэн өмнөөс нь. Яа хэвээр. Лиг рүү ороод айгүй гоё үзэндээ гэж бодоо байж яталж. Тэгээ би чи лигт оронгуутлаа. Яг хөлмөлөө гэмтэж за. Яг бэртлээс эргэж ирэл. За одоо нэг гоё үзэх юм байна да. Болол яг явж исэн чи лигт ороод яг плей-офф эхлэхийн яг өмнөх манайх чи Бизонто нэг тоглолт хийдээ. Тэрэн дээр яг плей-оффын өмнөх өдөр нь авчиад гараа углаа ичтээ. Тэгэл би ч бас хэсэг ер нь жоохон бас сэтгэл зүйн ер нь жоохон бас ер нь ханд чогжуу мөнслгээд нэг сайн юу байгаа шүү дээ. Тэгэл Тэгээ санчир чи бас лиг рүү орохоос лиг рүү ер нь хэдэн багуу санал тавьсан байж юм. Миний мэдгэн бас нэг өөр баг мэг тавьсан тий. Тий нэг 3 баг. Хастаа нэлээд нухстай ярьсан баг тий. Тий тэгэл ер нь багуудтай нэлээд ярилцаал үзээдсэн шүү дээ ер нь бол. Чи тэгээд тэр нь оюутныхаа тоглолтыг эргүүлж үздэг үү? Ковид орл нэг жоох үзэж байгаа л тэгэл. Одоогийнхаа яг өөрийнх нь тоглолтоо зүгээр эргүүлж нэг харьцуулж үзээсэй гэж би бол хүсэж байгаа байхгүй. Ховдоо шүү. Яг тэгэхээр миний санах юм бол санчир чинь ингэж гүйлтнээс гарч шидчихдэг. Залд малтнаас шидчихдэг. Дээрээс нь шүү дээ тий. Тэгэнгүүт чинь нөгөө нэг чи хүн чинь нэг юм зэвсэг ингээд улам нэмэгдээл ингээд олшрох хэрэгтэй шүү дээ. Давталгааны зэвсгүүд болол. Тэгэнгүүт нөгөө бэртлээс хоошоо нэг өмнө чаддаг ус юмнуудаа хийгээ болцсон. Нөхөр ер нь болол. Тэгээ одоо нэг яг сойрон дээрээсээ зүгээр ингэж авч шийдэх гээд ингээд зогсоод байгаа. Харагдаад байгаа хөөх. Тэгэхээр яг өмнөх юмгаа ингээд үзээд ингээд гоё сэргээгээд ингээд авах юм бол би ч нэрээ ингэдэг байсан юм шүү. Би ч нэрээ тэгдэг байсан юм шүү. Тэгээ угаасаа тийм шүү дээ. Тийм би ч угаасаа энийг чадна шүү. Чадах юмнууд бол мэдлээ юм чи гол нь зүгээр мартсан л байгаа байхгүй. Яг нэг 20 хэд мэдтэй байх үед угаасаа надад ч гэсэн тийм тохиолж ирсэн нөгөө гинт яг ингээд нөгөө пакш ингээд хажуунаас бүх үйлдэл хийдэг. Амбогийн шийдгээл ор гээл дамжуулгээл тэгэл хөлбөр бүх юмыг дууддаг. Тэгэнгүүт чи яг тэрийг ингэж сонсож тоглосоор хагаад нэг мэдсэн чи ингээ хажуунаас хүн юм хэлэхгүйсэн чи би юу хийгээ мэдээлчихдээ. Яах вэ гэдэг. Тэгээ яаж тоглохоо мэдээлсэн. Мартцсан заяа. Байхгүй. Юу ч байхгүй. Тэгээ ингээ хажуунаас хүн юм хэлэхгүй бол би бүр байсан юм бэ гэдэг. Тийм. Яаж байх вэ гэдэг. Юм маа хэлээч юм. Яг нэг тийм болчихсон юм лээ. Би тэгтээ тэрийг амар сайн бас дотроо боддсон маа нөгөө ингээд ер нь бас надад ингээд сакс ингээд үзэхэр ер нь амар их залаад тахаар надад амар жоохон төвөгтэй санагдаад байхгүй ер нь ингээд их залт хийгээл ингээд ер нь жоохон өөр дөр удаад тахаар яг үнэхээр гоё суул бол зүгээр өөртөө ихтэй явуулаад тэг би нөгөө нэг яг цөөн залтаар зүгээр амар үр дүнтэй довтлогоо хийхийг амар хүсээд ер нь тэр нь ингээд бусдад бас амар намайг оролт хийхгүй байна эсвэл ингээд өөрөөсөө бөмбөг зайлууллаа өөрөөсөө энэ хариуцлага сутлаа гэдэг. Тэг ер нь яг зүгээр яг би чинь багасаад ер нь зүгээр яг цэвэр шидэгчээр л ингээл өөрийгөө ер нь бол бэлдсэн. Тэгэл яг цэвэр шидэгчээл яг ингээд тултална ингээд хөгжүүлъя л гэж бодчих. Яг тэрний хажуугаар бас залт бас нэг дэрэлүүд хэрэгтэй л дээ. Гэтэ ер нь бол өөрийн гол зорилго бол бүр яг шидэлтэй бүр илүү ингээл нэмэл ер нь л баг би ч ер нь бас жоохон өмнө нь бол оюутанд бол бас нэг давуу талтай байсан юм нь бол ер нь ямар ч тийм ер нь бол займаа ерөөсөө тийм юм нэг анзаардаг ус. Тэгээ одоо лигт орчоод бас жоохон өөр төрөө ер нь жоохон бас санал эцэхээр ер нь бас нэг жоохон зай
заавал зай үсгэж шийдэн мэднэ. Эсвэл нэг заавал хүнээс холоо шийдэн мэднэ гэсэн тиймэрхүү нэг бодлууд ер нь орж ирээд байдаг болцсон юм билээ. Оюутанд бол ямар ч тийм юм бодсон зүгээр л яг тэр нь ч тэгээ амар гоё өөрт итгэл өгөө яваад байдаг гэсэн юм шиг санагддаг. Тэс би ер нь оюутанд ч бас ер нь нэгт гэж амар өрд мөр нөх удаадгүй ер нь. Тэгэл яг л аль болох ингээл багийн тоглолтыг ер нь бол би чи бас эрхэмлэж үздэг байхгүй. Тэгэл ер нь цөөн залалтаар айгүй үр дүнтэй товтлъя гэж боддог. Тий одоо нөгөө шидэгчнэр ч юм болохоор нэг юм байхад байхгүй. Чам угаасаа санчир шидэгч үү шидэгч те. Тэгэнгүүт санчирыг хамгаалж байгаа ойлгомжтой байхгүй санчир шиднэ. Тийм үстэй шиднэ. Тийм учраас би яаж хамгаалаа? Туултлаач шүү дээ би. Туултлаач. Тэнд л хариу зэвсэг хэрэгтэй л гэдэг байхгүй. Ер нь санаа. Одоо жишээлбэл цэвлээ ингээд сайн шидэгч те Монголын одоо шидэгчдийн нэг тэгсэн мөртлөө цэвлэг яг гэсэн дээр амар олон жил ингэж сайн тоглуулсан юм ганцхан шидэлтэн биш байхгүй. Цэвлэг чинь үсрэлттэй тэгээ дээрээс нь оролттой орж ийн хүн угаасаа цэвлэг шидэж гин гэж бодоод туултал токол очингууд зөрж ороод үсэрж гарч ирээл мануэлдэ заниулдаал янз бүрийн нэг юм аргалсан юм чинь. Тэгэхээр нөгөө нэг олон зэвсэгтэй байхын давуу талыг тэгжил тайлбарлаад байгаа шүү. Ер нь санаа. Эрг юу гэсэн нэг юм хэлгээл. Хэлгээгүй шүү. Яг нэг юм хэлгээл. Эрг ер нь драфт одоо нодлон болсон шүү дээ. Блог бол ер нь ямар багт орох? Биш дээрээ бас нэг талгаат шүү дээ. Биш нэг менежертэй мөх төвшин гэдэг. Манай хүн л мэдчихсэн баг та. Битээр ер нь ярилцж байгаа л дээ. Дээр чинь аав байна, ах байна. Биш би яг надад ч асууж тал руу ярилцж байгаа шийддэг шүү дээ. Би бол шууд өөрөө яа хөлгүүд рүү ороогүй тэгээд. Яа хөлгүүд рүү ороогүй. Хөлгүүд рүү орж явахд ч Барса, Эрмүнэ, Сеги ах өчнөө холбогч. Гэхдээ тэгээд тэр эдтэй харин зэрэгсээд эхнээс нь орох байсан юм шүү. Орох үед би хөлгүүд дээр тэр Сити авраг авдаг жилийн эхний нөө улирлын өмнөх бэлтгэл дээр би чинь Желчко коуч тэр хөлгүүдтэй бэлтгэлээсэн шүү дээ. Тэгээ байж байгаа да өөрөө жоох яа. Тэгээд мош ах чи ер нь дахиад нэг жил оюутны лигтээ тоглож байгаа юм Сити рүү орчих гээд. Тэгээ би чинь Сити рүү ороод тэр нь ч баг онсон дөө. Тэгэл орсон шүү дээ. Багтаа. Майнерстаас нэг 2 жил явсан уу? Майнерс 1 жил гараа явсан. Тэгээ нөгөө гараа угалдаг ч шүү дээ. Гараа углаад. Тэгээ гарандаа төмөртэй байхдаа нөгөө сервер руу багийн бэлтгэлтэй яваад. Тэгээ тэнд явж ирчихэл. Тэгээ буцаад ихч оюутны лигтээ тоглолоо. Оюутны лиг гэхдээ бараг тоглож чадаагүй бас. Яг буцаад төмрөө ахуулж таарад. Тэгээд Final Four-аас нь тоглож эхлэв. Дахиад дөрөвт орсон да. Санхүүг нөгөө дараалж 2 жил дөрөвт ордог гэдэг чинь хоёлаа биесэн шүү дээ. Тэгэл надаас авсан шүү дээ. Энэ жил хүрэл авсан те санхүүч. Энэ жил хүрэл авсан. Энэ жилийн оюутны лигийн тоглолтуудыг очиж үзсэн үү? Үзсэн. Сүүлийн хэдэн тоглолтуудыг очиж үзсэн шүү дээ. Медалийн тоглолтуудыг. Отгон Тэнгэр юу хоёрыг санхүү хоёрыг хэдүүл очиж үзсэн те. Таарсан шүү дээ. Таарсан шүү дээ. Тийм. Тэгсэн бас л галтай байлээ те. Үзсэн үгээд тахаар чинь би зэрэгцээ суужлаа гэж хэлэх гээд хараад ахгүй. Тийм шүү дээ. Та чи цаахан талд суужсан шүү дээ. Тэр тоглолтууд бас гоё юм байлээ. Оюутны лиг гэхдээ гоё. Ер нь яг оюутны лигт бол 1 жил тоглоод үтцсэн л дээр те. Оюутны лиг бол гоё тэмцээн шүү. Гоё. Тэгээд ер нь бас ингээл бид нар чинь тоглолт тэгэл тасчлуулагчтайгаа хүмүүс яаж харьцаж чинь энэ төр гэдэг нь бас ингээл хараа сууж байгаа шүү дээ бид нар ч одоо өөр юу арах удаа тэгэл нэг мэдээшл ингээл зарим хүмүүс бас тасчлуулагчтайгаа бас жоох онцгой харьцаж байгаа хүмүүс байж шүү болохгүй наа гэдэг. Тэ тэр байгаа. санхүү хожиж явж байгаа. Тэгээ сүүл рүү ерөнхийдөө тоглолт ойлгомжтой тал дээр чинь та нар л нөгөө санхүүг руу жиш машин энэ гээл нөгөө чинь жоохон тэхгүй. Тэгсэн чинь багш нугуусаа мэдээж тийм үстэй. Даруухан бай 50 те. Даруухан бай гэж шаардж байгаа шүү дээ те. Ижлээ бол. Тэгсэн чинь урдаас нас цор гिजिйлээ шүү. Тэрийг бол өстой би маш их гайхсан. Тэгтээ бас тэгэл тэр мэрэг явандаа бас хэнд сурхалхт те. Тэгтээ тэр чи сурахгүй хүн яг тийм тоглолтын дээр тийм авир гаргаж ийн гэхээр тэр хүүхэд бол миний харуул нэг хорхон зан характер мотив юм. Яг тийм л. Тэр хүүхэд бол нэг тийм амар хол амжилт үзүүлэх байх л гэж. Би бас баг бахтаа. Хан мөрөх үедээ. Тий. Би бас баг бахтаа муугийнхаа бас зар хийдэг л байсан. Тэгэл одоо бадах нь тэнэг штэ бас тэгэл. Тэр үедээ ойлгоогүй л явчихсан байхгүй. Хизээ ойлгосон гэл. Тэрнээс нэг хөдөлгөөн ойлгосон. Чийдвэл бас эрт ойлгосон. 10 жилдээ ойлгосон. Нэлээд том юм болсон юм аа миний карьер. Тэг нэлээд тэгэл ойлгосон даа зөвлөлт нь.
Тэгээ ер нь бол залуучуудаа гэж хэлэхэд бол ер нь бол тим зам бол өстой. Хаач хэрэггүй. Тасалжуулагч бол тэр хүнийг сайжруулах чи яаж зөв байлгах уу гэж л яаж байгаа ш. Тэр хүнийг бүр загинжээвэл бүр л сайн тэр хүний төлөө л хэлж байгаа юм. Энэ бит хоёр ямар хамаатай ингэж бодож байгаа бол тасалжуулагч юу ч хэлэхгүй л хаяа ш. Тийм ээ. Ер нь л тим зам бол өстой хэрэгтэй юм юу ч байхгүй юм л л дээ. Яг нэг хүний өдөөс юм аялцдаг, өөрийнх нь зөв гэж үзсэн юм аялцдаг. Тэр мөр нь бол яг болон зөв байл зөв байна. Нөгөө өөрийгөө зөв ойлгуул. Өөрийнхөө бодлыг зүгээр ойлгуулж болно шүү дээ. Тийм үү. Тэгэхгүй нэг жоохон харьяа. Багш юм хэлсэн чи баг нөгөө миндэ нөгөө хин хоёр нөгөө хин хоёр. Ер нь л үнэнтэй бас бидэд манай үеийнхээ ер нь гэхдээ за санчир бидэд ч бас арай гайг баха. Тамирагшинт ч бас хатуу ш дээр нь хэлэх юм аялна ингээл загнах үедээ загна. Тэгээ цэвэр агш үеийн үед манай үеийн зарим хүүхдүүд байсан бол үнэндээ диско бахтай. Диско шүү дээ. Сансангуучс амар те. Хөөе танаа үеийнхэнтэй цэвэр агш дискогээ бод. Тийш Гурлаас яриад байгаа. Угаасаа багш угаасаа. Анхнаас нь авахчгүй нэрнгээсээ. Бүр багш амар хүмүүсийг тань тэр чинь те. Оо за явд тэгвэл тэгээд чам заасан үлдээгүй гэдэг. Тэр нь одоо ямар ах байсан юм бэ? мэдгүй бас нэг гараад үстэй. Юу? Тэр ахыг мэдгүй юу? Мэдэн шүү дээ. Манай үеийн юм чи. Хоёр таргуу шидэж байгаагаар явдаг хүмүүстэй. Юун дээр? Нэг хоёр таргуу шидүүлээл тэгэл нэг нь алдан гот гарч ирсэн. Тэр чинь болохоор бүр юу яасан бэхгүй юу? Багшийн өрөнд нөгөө нэг шилдэг тоглож байгаа цом момтой орж 4 оны өсвөр улсаар шилдэг байхгүй юу? Эрдэнтийн нэг царайлаг залуу байд юм аа. 4 оны шилдэг байхгүй юу? Тэнгүүтээ нөгөө медальталаа баг нөгөө улаан нөгөө нэг амар юутай хүмүүс маасраад арайш тэгээгүй л ахал та. Тэгээ шилдгийн цом момтой ирсэн гэсэн гэж л ярьдгийн. Тэгээд багшаа би танаа сургуульд орох гэсэн юм гэсэн чи. За чиш тэгээ юу яадгийг, юу хийдгийг, юу чаддгийг энэ гэсэн чи. Оо бараг л бүх байрал дээр л тоглож чинь одоо тэгээ за энэ жил одоо өсвөрийн ус хайрхан шилдэг болсон юм өтрэ гэсэн чи. За ойлголоо мөн. Багш нь ямд тэгвэл заах мөлдөөг байна. Чи бүгд чаддаг юм. Тэгээ явуулсан гэсэн. Тэр нэг бокс гар байсан юм шүү. Тэр хэн байсан юм? Юу гараа? Бокс гар байсан юм шүү. Тэрийг яриа л хурж өнөд тээ. Учижээр хөл мөл дээр аваагүй ажилласан юм шүү. Тэгээ цэвэр багшаасан чи нөгөөх нь тийш дээ багш би нөгөө нэг боксинг секц мэгсэнд явдаг байсан мессэн гал үргэлжлүүлэл бүл өсрөө байжсэн чинь за окей боксер яваагүй. Тэгээ хасаа ажилласан. Оогагүй яриулж байгаа багш гоё тэгэл яриулж байгаа дагуулж авч байгаа л дагвар хөмөрч байгаа юм л да. Энэ жилийн драфт тэгээд хинээс бол юуг нь асуусан байсан шүү дээ те сэтгэлэн Амбукахаас нэгээр хин орох вэ хоёроор хин орох вэ гэдэг. Инх амар хоёроор хин ч гэсэн байлаа. Чи юу гэж бодож байна? Би бас их цөөн тооны юм мэдж байгаа болохоор. Одоо тэгтээ нэгээр юу ямар баг сонгоно гэсэн үг юм бэ? Энэ хөгжлөлтөөс орж хоёр сонгох юм уу? Монголиан шанхрууд хоёрын нэг нь. Эхлээд Монголиас нь байх шүү. Монголиан сонгох хаа. Шанхрууд ч юм бол шанхрууд авраг авсан юм. Юунд авраг авсан болохоор арай гэсэн үг. Дээр гэсэн үг. Бэж маг би зөв тэгж бодлоо шүү. Хөгжлөлтөөс орж ирсэн хоёр нь сонгох юм. Яа тэгэхээр шанхрууд чи 9-оор гарсан Бизантай үтсэн шүү. Тий. Тийм шүү. Үгүй мэн. Хараа шанхрууч тэр хөгжлийн лигтээ авраг авсан. нөгөө Монголиас хамт доор нь лагаж орж ирсэн байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр хоёр ямар зэрэг тусгууч эрэмблэнгүүд тэр шанхрууд нь дээр нь шанхрууд шал дэмий төрүүлсэн юм шүү дээ. Нэгээр авч ирдэг гоёроо гаралцсан биш. Үгүй тэгээ санчир бараг хүнээ гэж бодож байна. Тэ? Цэндээ санхүүгийн цэндээ. Цэндэг жоохон намдах юм болов гэж боддог. Уулын чи яг гоё дөрөв болно л да. Амбук. Тэ. Яг хөө нэгээр миний бодлоор бол нэгээр бол инх амар орчих واخ л гэж бодож байна. Өндөр. Тэгээ шидэн уур тоглоно, хойно тоглоно. Тийм үү. Бис тоглолтын нэг лигт бол хойно тоглох уу яг мэдгүй. Тэгээд өндөр л дөө өндөр тэгээ шидчихдэг болохоор амар даваад л. Инх амар бол нэгээр орчих болов гэж бодож байна. Хоёроор миний бодлоор барыг тэр ням цагт тэтүгний тэр бас айгуу дэж. 22 номертай юм. 22 ши. Бас нэг өндөр байгаа. 22 ч юм болохоор өсгөр. 22 ч өсгөр юм уу. Тэгээ төв байгаа эрэгтэй баг тэгэл өсгөрийг авах. Сүрс төв юм уу яг? Урдтал тоглохгүй. Ер нь бол төв амар гоё юм лээ. Тэр Баярат гэдэг нэг залуу байна. Бас гоё юм байна. Өндөр. Тэгээд хойнч орчдөг, уршаач орчдөг. Тэр өсгөр 18-тай юу? Инх амар энэ гурвч бүр. Энэ гурвч бүр ингээд нэг юм
яг тийм хэмжиж байгаад хооронд Ургуулж байгаа юм шиг ургуулсан юм шиг нэг гурав нөхөр байгаа даа. Тэгээ ер нь итүүнээс эхний хоёр орчих واخа. Итүүнээс бол эхний хоёр сонголт орчих واخа. Тэгээ 3-аас яг хин авах юм аа бомд. Санчир хоёулыг үзсэн үү? Үзсэн. Гэхдээ яг л амбог Эрдэнэ хоёртой яг адилхан бол бодлоо. Битэртэй адилхан шүү. Хоёр их Чинийхээ юу Тэр чи үзээгүй л. бид тэр бэлэг ундрахыг нэрлсэн шүү дээ. Бэлэг ундрах бол бас хөөрхөн Аль багийнх юм? сэрэг санхүү. санхүүг. Тэгэд шидгүүдээ зөрөгтэй яваалцдаг юм лээ. Тэгэхээр ер нь бол Нэг өндөр өсрөөдсөн үү? жоохон 1-8 шүү дээ. 1-8-тай 3 шидэдсэн. Аа тийм. Манай өнч тэгээд дээшлээд ирвэл бас байрал дээр 8 их хүн байна л да 2 3. 2-8 дээр Ер нь нэг тойрог болж байгаа ер нь юу гэж бодож байна танаа? Нэг тойрог зүв бох уу? Тэр нь баг зүв. зүв зүв. Тэгээ хүмүүс одоо үнэхээр өөртөө ихтэй хөвгтүүдээ бол нэрээ өгөөд андрафт болсон ч гэсэн багуудтай холбогдож болохоор юм шүү. Тийм шүү дээ. Тийм. Тэр нь аягүй зүв бох. Тэгэхгүй ингээ хүчээр 20 гээд тэгээд багууд ч ингээ 2-ыг сонгочингууд зарим хөвгтүүдэд тоглоулахчгүй тэгээд хөгжиж. Таны яг баг ингэ зэврээд дуусчихсан тийм. Тийм тэгээд дээрэс нь авчингуудаа тэгээд гасчихж байгаа юм буцаагаад. Тэгэхээр тэр чинь Тийм. бас нөгөө шал дэмий хүүхдийг өөр баг авах байсан бол нэг баг авангуудаа тэгээд гасчихаар ч бас болохгүй болчих тахгүй тийм үст. Авчингуудаа авж байгаа бол яг тэр хүүхдэд нэг жилийн гэрээтэй ч юм уу байлгах гэсэн одоо холбоо юу бүх гурвалсан гэрээтэй байж идэхгүй бол нэг хүүхдийн бас юмар тоглоо хийчих жоох тийм үст. Би одоо тулууг авснаа. За ер нь боллоо гэдэг чингүч нөгөө хүүхд чи яах юм баггүй. Тэрний оронд өөр дараагийн тулгаагийн баг авсан байсан бол тэр хүүхд яах ч байсан юм бэлээ. Бас сүний хөв заяа ш тийм үст. Тулгаа толгой өрний л яах ч болтой. Өөр юм яриа. За тэгээд даруулаа болдог л. за энэ чи яг одоо дараач чи эзэн гэсэн. Он сарна. Драфтын тэрний яг сайн гараагүй. Бараг 6 сард мардлах та тийм. Тийм. Тийм лиг дуусаад дуусны дараа. Тийм л 6 сар мардлах. Тэгээд дарааpt оролцох бүх хүүхдүүдэд бас амжилт хүсье те. Лиг дуусчих шүү дээ нэг багийн нэг чансаажан гарч ирж шүү дээ. За 10 минут гэж байна. За тэгвэл эпсээр юу болвоо тэгээд. Ер нь одоо Тэр нөгөө эпсийг жоохон ярьж идэх үү. За цагийг гоё үрлээ шүү. Одоо ингээд драфтын эмгтэйг нэрхгүй мó. багийн тасалжуулагч нөгөө юу багийн эзэн чи одоо ингээл ер нь бол ингээл амар пост масаа гэл одоо тэр сүүлд чинь жишээлх юм бол 3 дараалал хожигдох юм бол одоо ингээд сагснаас явлаа мавлаа энэ төр гээл те. Тэнгүү та нарт ер нь хэр байсан? Тэр нь ингээ багийн эзэн ингээл тэгээд тийм үйлдэлүүд гаргаад тахаар ер нь дарамт шахалттай байд юм уу? Яадгийн тамирчид одоо сагснаас явлаа мавлаа гээл тэгэл ингэж мингээл ахаар Манайх нэг тийм байхгүй. гайгүй. Ер нь бол тэгэл Тэр мөгч ахын тэр сүүлийн постноос бол нэг дарамт аваагүй. Тэр явлаа мавлаа гэдгээс. Тэгэл угаасаа тэгэл тэр хүн чинь биднүүст итгэж гинэ гэл тийм итгэлтэй пост хийж байгаа. Тэгэхээр яачих юм бэлээ гэж бодвол хинж тийм пост хийхгүй шүү дээ. Баг эзэн ч юм болохоор яг тамирчид руугаа хэр ингэж оролцдог юм. Одоо чи тэгээч ингээч гэл одоо зааварладаг ч юм уу те. Одоо ер нь бол тэр нөгөө юуны хажууд их сууж харагддаг шүү дээ. Эхлэний ээлжинд бол нөгөө хажуултны 5 судал байдаг шүү дээ. Тэрэн дээр суучаал тасалжуулагчид нарт баг заавар зөвлөгөө өгöd байгаа юм шиг л ер нь хажуунаас харахад бол тэгж харагддаг шүү дээ. ер нь бол бидтэй яг л нэг тийм амар зааг үүсгэж харьцдаг шүү дээ. Ер нь зүгээр ингээл яг л уусаал бид нар яг нэг баг найзлах үедээ найзлал явбал ийм нэлээд дотн харилцаад байдаг шүү. Тийм. Тэр нь бол ойлгож ахыг нь асуух гээд байгаа юм юу гэхээр нөгөө нэг хит бас нэг ингээд багийн нөгөө одоо тасалжуулагч нарын нэг ингээд барьж байгаа одоо туслах тасалжуулагч нь сууж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө та нарын нөгөө хилээсэн нөгөө нэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо ингээд нэг тасалжуулагч баг ингээд юм ярьж яхад тэрлүү ингээд нөлөөлөд идэг юм шиг харагддаг байхгүй зүгээр. Тим юмнууд тэгээ тамирчид руугаа бас ингээд нөлөөлдөг л гэж аахгүй. Биднүүст бол яг чи тоглолтын дээр ингэдэг гэж яг тоглогчийн хувьд одоо жишээ нь муушах над дээр чи нэг ийм юм хий гэж байгаа юм шиг яг тийм юм хэлэхгүй л дээ. Яг хөө хүний гаднаас харж байгаа өнцгөр багийн эзэн биднүүстэй хамааралтай. Хүний хувьд бол яг хөө ахын дээр нэг ингэчмээр ингэчүүл болчих юм шиг харагдаж байна гэсэн зүгээр тийм ийдэг зөвлөгөө олгодیں۔ Гэхдээ бүр яг чи ингээчээ тэгээчээ гэж бол тийм загинжмаа гэсэн юм бол байхгүй. Тийм юм бол байдгүй. Тэгээ яг хөө тасгалжуулагч энтер л бол нэг тийм юм гарсан тэгэл хүн болгон харсан шүү дээ тэгэл. Тэр нь чинь тэгэл аль хизээд гисэн. өөрийнх нь угаасаа Нөгөө хин нөгөө лала гэдэг тасалжуулагч руу юу? Сүүлд юм уу? Үгүй шүү дээ. Чинь намайг орохоос өмнө нөхгүй. Өмнө юм уу? тэр чи яхан нөгөө нэг тэгэл болохгүй болонгоч нь энийг ингээчээ тэгээчээ гэл биднээс рүү бол биш л дээ яг. Тасгалжуулагч тийм юм хэлээд дээ. Уус санаж яхан подкаст тийм шүү дээ. Тэгэл нэг хүн юм хэлэнгот манай хүн чинь бас жоохон тэндээ жоохон ингээл.
Тэгэл ер нь одоо тэр тасалжуулагч сүүл рүүгээ ер нь за нэг хоёр дараалал хожигдлоо тийм үү. Тэгээ одоо 3 болчлаа бүр. Тэгэхээр яг ингээд одоо тамирчдын зүгээс ч гэдэм үү тийм үйл гаргаагүй юу? Удирдлагууд руугаа одоо тасалжуулагч нар руугаа Монгол одоо хүмүүс байж байгаа шүү дээ. Тэд рүүгээ одоо наадах чинь болцсон юм биш үү? Зүгээр арай өөр нэг толгоогоор яваад үдсэн дээр юм шүү гэж тамирчд ер нь тэгж ярьсан уу? Тасалжуулагчийн баг ер нь бид нар ч нөгөө өмнө жил бас коучныг халаад тэгээ бас металтай семифиналд ч тоглосон шүү дээ. Тэгээ ер нь бас хүнийг бас халж маллаад ийм тэмцээн уралдаанд орох жоох хэцүү мэн гэдэг ер нь багаараа мэдчихэж байгаа ш бас дийлэнх өв. Тэгээ ер нь алдаатай онотож за хэдүүлээ ингээл явахаас өөр аргагүй л бид нар бол тэгэл эвлэрхээс өөр аргагүй ингээл арай энэ үнийг яаж зөв чиглүүлэх вэ? Энэ үнийхээ угаасаа унаалал гэсэн бас нэг өөрийнх нь анзаан характер л нэг жоохон бас нэг тийм хүнд нэг хүний нэг юмнуудыг амар ингээл хүний комментуудыг амар хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг санагддаг хэрнээ. Уул нь бол бас цаг баримтлах бэлтгэл өнөр гэл сайн тал зөндөөтэй л дуулна. Тэгээ яг жоохон олноо нэг жоохон муудлал их харуулсан юм уу гэж боддог. Тэгээ миний яг харамсаж байгаа юм юу гэхээр гэхдээ нөгөө нодлон ингэсэн гэд хэлж байгаа ч гэсэндээ яг 3 дараалаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи яг л нэг солилцсон бол гэж харамсаад байхгүй. Танаа багийн өмнөөс шүү гэхдээ. Тэгээ би нэг бас тэр санчир хийдрийн ярьцгааг сонсон. Тэрэн дээр нөгөө нэг хүний үгийг амар авдаг яриадсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр болохоор жоохон битгөө тийм надад бол анзаардаг яг үнэндээ. Нөгөө би ч юм бол яг та эдийн үгийг авахгүй нөгөө нэг ингээд нэг гаднаас нэг юм зүгээр мануун ч бас гүрэг мөр боохтой ш нэг. Тэгээ нөгөө нэг коммент яаснаа л баг эвс нэг ингэсч болдгүй баг зүгээр нэг тэр санаагаа тиймэрхүү юмнууд та гарахгүй болохоор жоох үг мөгийг бол нэг яахгүй нэг тийм аашахгүй олонний ингэсэн үг мөгийг амар авах гээд байгаа. Тэр нь бол санжир хэлж байгаа санаа нь сошиал дээрх тэр нэг комментүүд биш үү те. Тим имийг амар авдаг. Тэгсэн мөрлөө өөрт нь туслах гад ирсэн байгаад байгаа. Харгалсан юм. Туслах коуч гээ ирсэн байгаад байгаа хүмүүсийн үгийг бол бүр өстө нэрэ яаж авахгүй. Би нөгөө санчирын дээр нөгөө подкаст норсон сонсчоод арай эсэргээрэл юм яриадсан та гэж бодвол тэгжээсээ. Тэгэхээр нөгөө нэг сошиал дээр гэдэг юм хэлэхгүй болохоор хүмүүс ойлгохгүй байхгүй те. Тэгээд одоо нэг коучнэр баг нь ч гэдэг юм уу те янз бүрээр ярьсаар хагаад нөхрийн толгойг эргүүлсэн юм шиг болж байгаа хгүй. Тэр бол яг үндэ баг дотор бол яг коучинг баг. Яг бүх хариуцлага өөрөөлөгөл өөрөө яг тэр удирдах байгаа л тэр юм гэсэн. Бүр ерөөсөө хинээж үгийг авахгүй бүр. Тэгээд яг 3 болчингууд яг чиний хэлж байгаагаар 3 болчингууд жоохон шахалтанд орсон нөхөр. Тэгээд ер нь бол амар зөвлөрсөн тэр энэ дээр UG дээр идэг бэлтгэл дээр чинь гинт нөгөө нэг IC эсрэг яаж давтлах юм гэдэг юмнууд орж эхэлж мэхлээлтэй хамгаалт явж ирсэн гинт буцаагаад огцом шүү давтлах болгоол энэ жоохон үг мөг аваад эхэлчихлээ байхгүй. Тэгсэн мөртлөө стил тэгэл яг тоглолт руу ороод ирэхээр бас тэгэл сонсгоогоол тэгэл ер нь бол жоохон тиймэрхүү юмнууд болсон. Тэгэнгүүт би нөгөө нэг хүмүүсийн үгийг амар авах гэдэг дээр нь бас яг сонсчоод бас гайхчихлээсэн энэ нөгөө эсвэл нөгөө багийн эзэн мэдсэн ч үт юм уу те нэг яг нэг юм юутай хүмүүс, павертай хүмүүсийн үгийг авдаг. Тийм. Би мичим болохоор удирдлага нь доор нь байгаа шүү дээ. Тэгэнгүүт тийм доошоо бол авдгүй байсан болоо өдр гэж ч бодоо. Янзаар л бодоол байж лээ л та. Тэгэл угаасаа 3 болоо ялагдсан. Тэгэл энэ дээр бол угаасаа л багаараа л алдаа гаргасан багаараа л чатаагүй. Тэгэл бид багаараа л ер нь бол бүх хариуцлагаа хүлээж авч байгаа. Тэгээд угаасаа шүүмж байдаг бол угаасаа хүлээж авахар л та угаасаа тэгээд ганц нэг хүн руугаа ингэж хийх угаасаа тоглогчд бас ингэж хийдгээ хийгээгүйгээс л болсон бох бас тэгэл хаанаа л яг нэг алдаанууд л байсан. Багийн спорт юм шүү дээ. Тэгэл яг багаараа л бүх хариуцлага хүлээж аваад тэгэл явах хэрэгтэй бол гэж бод. Тийм тэр дөрөв тоглолтноор нь хожигдсан газар бас нэг хүн өөр хүмүүсгэлтэй ирж суугаад л те. Тийм шүү дээ. Нөгөөдөөс нараа суугаадсан шүү дээ. Чогч юмслаа. Тэ. Хөөрхөн лсэн мэт. Авалттай дүүгээ дэмжээл гэлээ. Тийм. Авалттай дүүгээ дэмжээгээ. Тэр дотор чи манай яасан ингээд дүүгээ дэмжиж яхад чинь дүү чинь бас ундч модсон.
матсан. Тэгтээ маач тэр дайчдээсэн баясаа дугаараа хуугаа тэгээд нэг нь хэм бэлээ. Маа дөг. Гол зорилго нь ер нь бол дөг төр л очсон бохгүй хамгийн нэгдүгээр зорилго. За тэгээд 29 дэх дугаарах ивент чи хэлээд тэгээд ер нь бэлгээ авчих. подкаста Хэнэсэ? Би хэлж явах юм уу? Бэлгээ өгч. За хэлүүл. Ямар За 29 дэх дугаараа ивент гэчээр За 29 дугаараа ивент тэгчээр хамгийн сайхан дурсамжийг хамгийн сайхан сонголтоос MSM Beta Star. За мөн жигэн жимсний хамт SFC Bio. За тэгээд хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаараа интернет эмнэлэг. За оюуны гэрэлтүүлэн дийдиш смарт гутлын эдлэгийг уртсгана. Англиар хамгийн урд ярьж зурцгаар Talk English хайртай бүхнээ хамгаалалт. Цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia нар байна. За тэгээд хамтран ажиллагчаар Leading Brand-ийн цорын залбирсны дистрибьютор Leader Sporting Mongolia хамтран ажиллаж байна. Бүгд нь маш их баярлаа. За тэгээд Guess Rhyme book уншчихоо. Тэгэхгүй бол бас дугаартаа багтахааргүй болсон шүү. Rhyme чаасаа. Раймо. За санчраас эхэлнэ. Дараалсан шийдэлтүүд нь санчрыг тодорхойлно, тоглолтын үр дүнд ч нөлөөлнө. Даруухан царайтаач тэр нь өгөөш шүү. Талбай дээр өөрийгөө чөлөөлнө. 3-аас 1 шийдэлтэй мэдэрчвэл хаанаас хамаагүй шийднэ. 3-ын хүр дээр өрсөлдөгчийн 2 оноог тэр идэнэ. Чи зөвлөлийг авах юм байна. Санчрыг яа байна уу? Баггүй. Чаг гэдэг юм бэ? Онда. Бодолд бол чаг л гэдэг юм бэ те. За Эрик их тал талаасаа удамтай за дахиад хэлчихье. Тал талаасаа удамтай сагс чинь нямдоржийн эрдэнэ талбайд гарч ирмэгцээ тэр флаш мэт гэрэлтэн үзүүштэй залд нөөлөг дамжуултаараа багийнхныгаа тэр таамаглана үсрэлтэй дундын шидэлтээрээ нэрийн хуудасаа тамгална. Гिचж байгаамаа. Жохон нөгөө нэг Балччаа. дөрвөн шуурга яваад байна нэг. Чи наваг бичдэм үү гэдэг. За чи буудал байхаас ойлгохгүй биш. Ах яг тэгээд яг бичдэг юм уу харъя л да. Юм бичэлтэй ойлгохгүй наач. За тэг бэлгээх үү? За тэгээ. Би өчтөр нэг бичдэм үү гэж бодож байгаа. Чи марж ирэхгүй онцгой. юм орж ирэх. Бичиж байгаа үнцээ. Зөвлөө явъя гэж бодсон чи. За Talk English. Арай мэлэг гоё номнууд байна. За Leaning. За. Нуруу имчилгээтэй жоохон дутуу босоод байна шүү. Уучлаарай. Oxygen Mongolia мартчихсан юм шиг. За манай хоёр тоглолтын дээр ер нь яам бүз өмсөж байна. Айгу нэг тийм зурлал сайтай зөөлхөн пүүзнүүд л өмсөд байгаа шүү дээ. Би ч одоо сая тэгтээ нэг хэсэг Янис өмссөн. Янис 6. Янис тэгтээ бас нэх гоё пүүзэлсэн. GT Cat одоо нэг Booker зэгцсэн байгаа. Тэ Kobe тиймэрхүү пүүзнүүд өмсөж байгаа. Би ч нэг хэсэг Kobe өмсөж үзэж байгаа. Тэгээд сая энэ сизон бол баг ер нь Curry их өмслөө. Curry өмсөж байгаа даа. Curry өвтөх байна юу? Тэ ер нь бол өвтөх над санагддаг шүү. Curry өвтөх юм бэл шүү. Айгуу гоё зөөлөх юм. Гэхдээ ямар сонин унталтай юм бэ те. Үүс юм шиг хөдлөс тэгээ зуурхаар ингэрсэн хөдлөхгүй бүр ингэ гацаач амар зү. Тэр мөрөндөө ч гүйж байгаа бүдэрж унна. Тэгээ Kobe Tama болов уу хөл дэвтэг хамгийн гоё. Минийх мөн өдөр Kobe тавьчихсан. Таны Kobe 4 гол дуу. Тэгээ миний ер нь бол Таны 4. амьдралдаа өмсөн бүзүүс хамгийн эвтэйхэн зөөлхөн яг ер нь энэ Kobe 4 юм байна. Тэр юм. 5 бас гоё шүү дээ. 5 гоё те. 5 бол яг ямар ч юм загцдаг гэдэг байхгүй. 4 бол жоохон нэг юм нэмэг яванда уулан жоохон нэмэгчтэй. Тийм үү. Тэр бол гоё юм бэл. Өдөр тутамдаа ямар хөө бүз өмсөж. Easy. Easy өмсөж юм бол ер нь Easy угаасаа бүр үнэхээр эвтэйхэн. салахгүй юм шиг те. Тайпын Бас энэ Leaning-ийн тавчиг бас айгүй гоё эвтэйхэн л юм байна. Янз бүр гоё эвтэх. Би ч Leaning гэсэн да нөгөө юунууд өмсөж туртаа шүү. Run загварууд. Ран загвар. Гүлтийн бүзнэр маягийн тиймэрхүү бүзнүүд тэр. Их зүгээр ядчих шүү. Гэтэ энэ та бүгднгээс нууж үзсэн үү? Энэ
аль нь илүү таалагдж байна? Надад бол энэ улаан нь илүү таалагдаад байна. Тэг улаан нь ер нь гоё юм. Тийм үү. Хоёулаас улааныг л уусан. Надад бол энэ шар ногоо хоёр нь л гоё юм байна. Энэ хоёрыг л ууж утсан болохоор. Эрикийн гар дээр ч 11 номер шивэстэйдэг тий. Тий. Тэгээ одоо 10 таа тоглоод тоглоо. Тий. 11 Мөхөлөө дээрэмдэлцсэн. тэгсэн үү. 11-ийн учир одоо мош юу? Тэг ер нь анх маш ахыг үзэл. 10 байсан ш цаач тэгээд. Тий. Уул нь бол 10 байсан. Яг next generation 11 болсон юм аа. Тийм болчихсон. 10 араас юм биш. Сэр задраалаа. Тэгээ ер нь гэхдээ нэг 10 11 л гэдэм дөө. Сажрыг дугаар 9 дуучир байна уу? Цэвлэхийг харж өссөн гэж яахгүй да. Мөөс ихэвэл. Цэвлэхас. Тэг бүр ингээд яаж ин те? Мөөсрах жалга даварж шүү. Жөөс санчир гэх үедээ. Миний чи 9 тэгэл амар утгатай шүү дээ. Аав ээж хоёр орсон. Тэгэл манай ээж чинь 9 үлээ. Би ч өөрөө 9 тонд ер нь дуртай. Аавын тоглож өссөн газар нь 9 дугаар гудам жийл. Ер нь 9-үүд их орцсон байлд шүү дээ. Тэгээ ер нь 9 оюутан болоод би чинь анх мууст ороод 9 номерыг авчихсан. Тэгэл Найз охины чинь нэрний өсгнүүд нь 9 ширхэг өгөө. 9 ирнэ гэдэг нэртэй байдаг. Одоо цэвэр дээр ч хэд 9 ордог шиг л яг найз охиных нэр нь бас 9 л юм байна. та тэгээ 9-ийг авсан юм уу? Үгүй яхан тэр чинь цаанаасаа зүгээр Маяг чи хов тавилгаар нь л ирсэн анхны номер 9 тэгэл авсан шүү. Тэгээд Цэвлээ ахын нөгөө юу муу аим шүү дээ. Би яг 18 даа. 99 өмсгөлтэй. Тэгсэн энэ дэр нэг цэвлээ ах чинь шивэстэй. Тэ. Тэгээ нөгөө үсээ ингээ халдснаа ингээ чингэсэн. Юри бойко шиг. Нарийнхан ингэж Галаар нэг гисэн. Тэр чи юусаа бойкол хийсэн л та. Ер нь бол бойкол хийсэн юм л. Цэвлээ ахыг бол анх ослыг үзэж яхад харчаалаа бас. Эвгүй ах байна да. чи үзэхэд новшвэ гэж бодсон. Үзэхэд өөрөө яг талбай дээр хамтрах бас эвгүй юм л. Тэгэл Би чи Нэг нэг гарсан юм. би чи хэдэн онд лээ. Та хангаад байсан шүү дээ. Нөө мөстөдөр болдог байсан. Тий. Тэр үед чинь би чинь Баянгор мазаалаа гэж ууг яхтай нэг орсохгүй. Тий шүү. Тэгээ яг эхний тоглолтнаар хангаатай тааштай санчрах одоо нөгөө торбан тэгээ цэвлээ ах дөг бүгд байсан шүү дээ. Тэр үед нэг цэвлээ ах эсрэг тоглож ичлээ. Миний нөгөө араас нь ордог шүү дээ мөн үү? Тий. Тийм би ч ихтэй эхний 5 дээр гарцсан. 2 дугаар гараан дээр цэвлээ ах. Эхнийх дээр айгу танахтай дууссан юм аа санчрах хэмжтэй үед дээр гараад манайх чинь 4 оноо манай илүү дууссан. Тэгс цэвлээ ах гарч ирээд заадаг наацд тэнцээ тэгсэн чинь зүгээр талбай дээр гарч ирэл урдуур мордуур хэлмэлээ гахаж гүгээл зүгээр гिचэн гэдгүү. тий. Гүрт. цэвлээ ахтайс нөгөө Шараа яа. юуны арангаа тоход нөгөө миний тэр чи яг анхны рүүк хэлэрлээс баг. Тэг яг цэвлээ ах арангаас гараад ирсэн. Намаг бүр нэг тохоодоо л. Тэг би яг заа гэж явжал. Дахиад яг бөмбөг авах гэсэн ажин сингл ороод ирсэн. Тэг би шууд нөгөө хинт оргож ижил. Тэгэхээр цэвлээ ахт чи яа хаа бүр амар тохоодод шүү дээ. Тохоогоо хаа гэлтгсэж. Өөр арга байхгүй өөр. Цаанд өөр Сансар хотлоо ярьж байгаа ахгүй энэ. Ах юу үдээд нэг л өөр арга галаа. Юу үдээд байгаа бүр. Амар авдаг. Тийм шүү. Хахан 5 сартаа жирэмсэн өөр арга байхгүй. Энээс өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Юм нэрээс өөр арга байхгүй байна. Авалттай ах биш аргагүй ах боллоо. За ямар ч гэсэн тэгээд хоёр дүүдэд маш их баярлаа. Гураахан подкастэнд зочдоор хүрэлцэж оролцсон явдалд тэгээд ер нь зүгээр залуу өөрснийхөө үеийн ч үт юм уу залуучууд яг энэ лигт оролцох гээд нэг юм болж өгөхгүй байгаа ч үт юм уу те яг нэг юм утсан дээр явж байгаа ч юм уу. Тиймэрхүү залуучуудаа хандаад нэг өгнүүд хэлээд тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлээ хэдүүлээ. Тэгэл үнэн байгаараа тэгэл бэлтгэлээ ер нь бол тэгэл бэлтгэл шүү дээ ер нь бол тий тэгэл бэлтгэлээ зөв бэлтгэлээ олж сонгож игээд тэгэл өөртөө үнэнж хийсэн сонголтондоо үнэнж тэгэл байхад ер нь болох юм шиг санагддаг ш надад. Тэгээ Монголд бол ер нь бас тоглоо явах бүрэн боломжууд байгаа тэгээд бэлтгэлтэй өөртөө тэгэл үнэнж байхад болох болов гэж бодож байна. Адилхан хүмүүс тэгэл хичээл зүтгэл хөдөлмөр бол
одоо бурхан харж идэг гэх юм чааш. Ер нь бол хичээл зүтгэл хөдөлмөрлөж байгаа хүнийг бол ямар нэгэн харж л идэм билээ ер нь. Өдөр шөнөгүй бэлтгэлээгээ явж байгаа хүнийг бол одоо нэг ах цэвлэх зүгээр өдөр болго юуж ордог байлаа гэж бодоход ингээл орох болгонд л нэг хүн байгаад бэлтгэл хийгээд байвал тэгэл энэ утсан чинь бас хөдөлмөрч хүүхдүүд л шүү гэл. Тэгэл тэр болгонд дараа нь шагналуулаад ирдэг юм л. Тэгэхээр сайн хөдөлмөрлж хичээгээрэй. Тэгэл зан характераа гоё зүг байлгаарай. Гэж л үсэ та. За баярлалаа хоёрдөө. Орж шүү дээ. Тийм байна тийм. Бараг гэх. Сонин баг эргээ тоглохоор олчихгүй чи. Түрүүний Авалт нь гараад сая нөгөө 9 номер дээр нэг юм хэлэх гэж байгаа мартчихад орж ирдэггүй. Сая яг бодож орж ирлээ. 9-тэй тоглолдог гэх те. Тэгэхээр одоо манай Эрдэнэ ч уул нь гар дээр 11-ийг шивүүлчихдэг. Тэгээд одоо номер давхцаад 10-тай тоглоод байна шүү дээ. Тэгэхээр сая түрүүний нөгөө 9 дээр л бодож сууж байхгүй юу? Хов чонхрууд 9 номер байгаа бол тэрийг эртнээс сулж байгаарай л гэдэг байхгүй. Хов чонхруудыг бай. Тэрийг мартсан уу? Тэрийг яг ярианд дуусгаар нь хэлээ та гэсэн мартчихдаг дураа гэсэн. За тэгээд юугаар нэг харуулчих тий. Задлах чинь үгээл. Наача амсаагүй болохоор наадах чи бас яг Тохиолд явчихваа. Тэгээд үзэгч манай үзэгчд манаас Gentleman's Cut аваад тэгээд суглаандаас оролцоод тэгээ энэ Curry болон LeBron хоёрын нэрийн виски гэдэг дугаа. Тэ? Түрүү бас нэг пүүз ярьсан шүү дээ. Тэгээд энэ манай ивэнтч одоо хамтран ажиллах Ленинг эдгээр сүүлийн тэр хамгийн сүүлд яадаг нэг пүүзээс шүү дээ. Баала хоёр. Тэр өстө гоё пүүз. Interstellar үү? Тэ. Тэр л үнэхээр гоё пүүзээ бас хөнгөн. Тэгээд загвар нь өөрөө хөнгөн тэгээд зурал цаатай хөл маш эвтэйхэн. Ленингийн ч хүмүүсээс амар амсаатай. Тэр вэдийн загвар. Ленингээс гадар авчин. Тэгээ надад ч Ленингийн 2 пүүз байгаа л да. Илүү өгч чамаа мэдчихсэн. Өөрхөн ярьж дагуулж явж ирсэн надад ч 2 оолтаа гэдэг дууссан. За тэгээд ийхүү үзэгчтэй Game podcast 29 дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Bye bye. Ивент төгч хамгийн сайхан дурсамжийг хамгийн сайн сонголтоос MSN Beta Star. Ивент төгч жинхэнэ жимсний амт SFC Bio Sparkling Soda. Ивент төгч хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай. Интермед имлэг. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн дэдиш. Ивент төгч Smart бодлын мэдлэгийг уртасгана. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Talk English. Ивент төгч агаарын шимийг айлбурт. Цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Хамтран ажиллагч Lenin брэндийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia.